Английн Лондон хотоос нямтгэр мэдчилж байна. Амар мэндүү Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос мөнх дэлгэр мэдчилж байна. Дэлхийгээр тархан суугаад та нар маань тавтаа сайхан үйлжиж байна өө. За ингээд Монголоо ярьсан Монгол ярьсан хаан 22 дахь дугаарыг эхэлж байна. За ингээд манай энэ удаагийн дугаар эрхэм хүндтэй зочин хүрэлцэн ирсэн байгаа. За би зочноо танилцуулъя. Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэг хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, зохиолч, сэтгүүлч Намжин Дах маань хүрэлцэн ирсэн байгаамаа. За ингээд Намжин Дах маань одоо юу хийдэг хүн бэ? Ямар одоо уран бүтээл хийжсэн хүн бэ гэх юм уу те тэр талаар бас мэдсэн хүмүүс байж магадгүй. Очроо танилцуулъя хийе. За Гомлтон аймагт төрсөн. Сургуулийн 10 жилийн онц дүнтэй төгсөөд ерөнхийдөө бол тухайн үеийнхээ нөгөө юу илгээлтийн эзэн болж гараад одоо залуучуудтай хамтдаа тийм шин санаачлаг гаргаж явж исэн ийм түүхтэй хүн байгаа. Мөн түүнчлэн үдтэй бичиг хэвлэлийн төлөөлөгчийг бас Монгол Ардын хувьсгалт намын удирдах зөвлөлд хийжсэн байна. Үнэн сонинд ажиллаж исэн байна. Монцом агент гэх газрын дарга хийжсэн байна. Мөн Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотын даяар Монгол сонины эрхлэгчийг хийжсэн байна. За тэгээд ерөнхийдөө бол Монцом агенттай нэгэн холбоотой хүнд ажиллаж байсан хүн байлээ. Тэгээ ерөнхийдөө бол уран бүтээлч зохиол бүтээл тойруулан бол 2013 оноос эхэлж тойруулсан байна. Гэхдээ ер нь бол бага анхны зохиол бичдэг хүн хүүхэд байсан юм билээ. Тэгээд одоогор бол их олон уран бүтээлүүдийг хийжсэн тухай ганц нэг юу гэж өрдөө. Анх бол Ариг бүх хааны тухай түүхийн судалгааг хийжсэн бол хамтаашрын цадгийн хууч оршуу гэсэн нийтлэг тэмдэглэл эсээ бичижсэн байна. Игничгүй нөхрийг олов гэд мөн эсээ туур тэмдэглэл бичижсэн. Бурхан мэд насан гэсэн фильм бас нийтлэлийн ном бичижсэн. Монголоо нэхэж буй Монгол гэдэг нийтлэлийг бас бичижсэн. Мөн Агуй Эрен гэд бид нар бас сүүлийн үед нэлээх авч уншиж мэдж байгаа шүү дээ тийм ээ. Хөх хэлний очис гэсэн ийм сайхан түүхэн романуудыг бичсэн байгаа. Шинж гээд эсээ нийтлэн саяхан 2019 онд гарсан байгаа. Өчүүхэн дараа өгөөмөр уудам ертөнц гэсэн өгүүллийн төврээ бас 2020 онд ингээд хэлүүлсэн байгаа. Түүнчлэн ерөнхийдөө дэлхийн хүүхдийн сонгогдол зохиолын Эрдэнэсийн сан гэдэг нөгөө 108 Эрдэнэсийн сан 108 цувралыг бүтээлсэн байгаа. Утга зохиол төгс сэтгүүл зүйн чиглэлээр бараг 100 гаруй бүтээлүүд ингээд редактор зөвлөх гэх мэтлэнгийн уран бүтээлүүдийг хийсэн ийм эрхэм хүндтэй зочин хүн байгаамаа. За ингээд энэ өдрийн мэндийг хүргье. Намжин Дах. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр ерөнхийдөө өнөөдрийн маань ярилцах бидний гол сэдэв бол Монгол сэтгэлгээний мөн чанарын тухай ярилцахаар байж байгаа. Тэгээ энэ удаагийнхаа ярилцлагыг одоо монголчуудын соёл сэтгэлгээний онцлог хамгийн түрүүнд юугаар одоо илэрч гардаг юм бэ гэдэг талаар эхлэе гэж бодож байна да. За. Сайхан үйлчлэж байна уу? Сайхан үйлчлэж байна уу? Одоо англи нутгаар өвөл ямар хэрэг болж байна? Сайхан. Энд ерөнхийдөө жоохон сэрүүсж байгаа. Гэхдээ ер нь цас ордоггүй газар барагтаа. Яг л нэг манайхаар нэг намар жоохон сэрүү орж байна. Одоо чинь Улаанбаатар Монгол өвлийн ихэнх сар гарч би нэг календар харсангүй 10 хэдний сар гарчсан байв да. Тэгээд Монгол сэтгэлгээний мөн чанар одоо хамгийн түрүүний уур илэрдэг гэхээр бид нар чинь хамгийн түрүүний эхлээд монголчуудын мэдлэгээр илэрч байгаа шүү дээ. Одоо бид нар сайн байна уу гэж яриад цаашаа яваад ирэхдээ одоо зарим хүмүүс залхамаар ялангуяа цаг хугацаа тавчуу өмж үжигсэн энэ 90 цаг үед одоо хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу одоо өвөл мэндэ өвлж сайхан өвлж нөө сайхан зуусаж байна уу гэж асуудаг. Сонь сайхан юутай байна гэж асуудаг. Энэ мэндчлэгээ өөрөө бидний сэтгэлгээний нэг онцлог тал хамгийн түрүүнд мэндчлэгээр илэрч. Тэгээ мэндчлээ одоо хүн уулзаа сайн байна уу гэдэг чинь тийм. За тэгээд яагаад Монгол мэндчлэгээний сайн байна уу гэж асууж байгаа энэ үг. Тэгээд залгаад бид нар чинь сонь сайхан юутай байна вэ гэж асуудаг шүү дээ. Сайхан өвлөж байна уу гэж асуудаг шүү дээ. Сайхан зусаж байна уу, сайхан аварч байна уу, таны бие
лагшин тунгалаг сайхан байна гэж. Дандаа сайн сайхан юм ярьж байгаа үз. Гэхэд одоо бусад орнуудын мэдчилгээ одоо шилбэл англи дээр одоо hello гэдэг үг одоо яг тэр сайн гэсэн утгыг бүрэн агуулж ийн үгүй. Сайхан гэсэн утгыг бүрэн агуулж ийн үгүй. Тэгээд араас нь одоо сонин сайхан юу вэ гэж асууж ийн үгүй. Бусад одоо хэлдэр ш тэр. Энэ өөрөө Монгол үндэстний сэтгэлгээ соёлын одоо хамгийн тод илэрч байгаа шинж нэг. Энд дээр юу харагч юм гэхээр бид нөгөө монголчуудын бэлэгдэл сэтгэл зүйн хамгийн тод жишээ харагч. Бид нар хэлдэг шүү дээ Монгол хүн амныхаа бэлгээр гэж. Ядад хүн гарын бэлэр шүү. Гарын бэлэр гэдэг чинь тодорхой одоо материалын зүйлийн тухай асуудал ярьж шүү дээ. Монгол хүн амны бэлэгдлэр гэх юм бол одоо сайн сайхныг ярих, сайн сайхныг бодох, сайн сайхныг өрөөх тухай асуудал ярьж шүү дээ. Ямар нэгэн одоо юмар одоо бэлэгдэх тухай асуудал ярьж сайн сайхан юм. Ядад хүн шидээр гэдэг шээ. Төв хүн шидээр гэсэн юм гурван ослон үг байдаг шүү дээ. Ягаад ингээд зөвхөн Монгол төвд хятад гэсэн энэ гурван үндэсний тухай ингэж ярьж байна вэ? Тэр монголчууд олон мянганы түүхэндээ одоо хамгийн ойрхон байсан үндэстнээ илүү сайн таньж мэдэн шүү дээ. Оростой бол бид нар харьцаад 1000 жил болж байгаа баг. Тэгээ Солонгостой одоо бас хад нэг төдий магадгүй 1300-400 жилийн түүхтэй харьцаад. Энэ хятад гэдэг үндэстэнтэй Монгол гэдэг үндэстэн хизээл бий болсон юм. Хизээл одоо туурга тусгаар одоо өрх гэрээ барьсан юм. Тэр үеэс хойш хэдэн мянган жил. Одоо хятадын түүх 6000 жилийн түүхтэй гэж ярьж байна. Тэр цаг үеэс л Монгол энэ одоо бидний амьдарч байгаа газар нутаг дээр нүүдэлчин ардам амьдарч байсан бидний өвдөдс. Тэр үеэс л хойш одоо хятадтай ямар нэгэн байдлаар харьцаад тэднэрийг одоо голоор нортлоо мэддэг болоод өөрсдөө одоо тэднээс ялгарах онцлог шин чанарыг олж таньсан байна. Төвдөөтэй хүн адилхан. Тэгээд энэ одоо монголчуудын нэг гурамсан сэтгэлгээний нэг гэж энэ гурван үндэстнэр онцлогийн одоо гурван албач хэлж байгаа. Тэр Монголын амны бэлгээр, хүн гарын бэлгээр, төвдгүн шидээр гэж. За тэр амны бэлгээр гэдэг утга маань одоо ч юм гол одоо нөгөө монголчуудын бэлэгдэлт сэтгэлгээний буюу ертөнцийг үзэх үзлийнх нь өөрөөр хэлбэл ахуй соёлынх нь гол суур мөн чанар. Таны мэдгүйх нь гол суур мөн чанар. Тэгээд энэ тэр нь одоо хамгийн түрүүнд мэдлэгээр илэрчдэг. Тэгээд мэдлэгээр илэрхээс гадна одоо бусад олон ёс заншлаар давхар илэрч байна л да. Маш олон ёс заншлаар давхар илэрч байна. Тэр бүгдийг одоо ярьж хэлэх юм бол нэлээд урт хугацаа хэрэгтэй болох байх. Та сая хэллээ шүү дээ. Амны бэлгээс аштын бэлэг гэж дээ. Тэгэхээр яагаад монголчууд заавал амны бэлэг гэж дээ. Одоо бэлэггүй битгээр гэж баг байхад бэлдэг байсан тийм өгшчүүл. Тэгэхээр тэр ямар учиртай яг одоо та наривчлаа задлаад тодруулаад хэлвэл. Одоо нэг 10 жилийн өмнөөс манай ч нэг секрет гэдэг нэг ном орчуулагдаад баахан шүүглээ шүү дээ. Тийм. Уушааг хүмүүс ховор баг. Ховор. Одоо тэгээ баруунд ч гэсэн бас баахан гарцсан баг. Нууц гэдэг. За тэгээд тэр секрет нууц гэдэг номын чинь их олон янзын хөвлбөр бий. Одоо миний мэдхээр одоо бараг 7-8 янзын хөвлбөр баг. Янз янзаар одоо тайлбарлаад үзсэн. Үндсэн агуулга бол ерөөсөө одоо бидний ярьж байгаа нь бэлэгдэл шүү дээ. Сайныг бод, сайныг сэтдэг, сайныг одоо мөрөөд, сайн дээр гарлаа төвлөрүүл. Зөвшөөрөл мөнгө бодож байгаа мөнгө олё гэж бол мөнгөө яах вэ гэж бодох биш. Мөнгө олж байгааг одоо төсөөлж. Тэр секретийн нууц шин гол юм тэр шүү дээ, тийм. Одоо сүүлийн үед энэ хятадаас голдоо орж ирж энэ өвөр Монгол гаралтай агуун бэлэг мөнгө эмчэд хэд хэдэн эмч нарын одоо тэр ангаах судрууд байна, ангаахын арга зүй байна. Бас л энэ одоо нөгөө дотоод сэтгэлгээний хүчийг амьдрал ах үед эргээр ашиглах тухай асуудал юм байна. Тэгээ одоо хятад бол дээд зэргийн одоо коммунист материалист суурьтай нийгэм шүү дээ. Одоо коммунист доктор дээр тогтолцоод. Гэтэл тэр дотор одоо энэ байж боломгүй мухарс үсэг шиг маягтай энэ агуун бэлэг багшийн сургаалыг одоо нийтээр хүлээн зөвшөөрөөд бичлэгэнд ашиглаад байгаа. За энэ маань өөрөө мухарс үсэг муу юм байна уу, аль эсвэл шинжлэх ухаан юм байна уу гэсэн асуултыг гаргаж ирж байна. Гэтэл монголчуудын хувьд бол энэ сайн байна уу гэж ярьж байгаа намны бэлгээс аштын бэлэг гэж ярьж байгаа энэ бүхэн маань өнөөх одоо бид нарын нэг шуугаад дэлхийд дахинаар нэг баахан шуугаад давлгаалаад байсан нэг секрет чинь язгуур мөн чанар л байгаа байхгүй. Бидний тэр уулаасаа байж л байж. Тийм учраас бид нар ч заавал ямар нэг юмыг одоо сайн сайхнаар бэлэгч хэлж явах хэрэгтэй гэдэг нь
одоо юу гэдэм тэгээ уулаасаа яадаг шүү дээ. За манайха ярьдаг да одоо зарим одоо бүрийн амны бэлэггүй хүн гэж дандаа муу амлчдаг гэж. Тэгээ дандаа муу амлаад амны бэлэггүй ажиллаад байдаг хүмүүс амьдралгүй гарах тэр заавал нэг болж утгагүй байгаад байдаг. Одоо хэрвээ анзаарах тэр заавал одоо за нэг энэ дандаа нэг хүмүүс нэг ойлгохтой амтай ч юм биш дээ гэдэг. Хүн дандаа ямагт муулж өгдөггүй тухайд ярьждаг. Ингээ анзаарах юм бол нөгөө нөхдүүд ямар нэг юм болж л байдаг заавал. Тэгээд энэ өөрөө энергийн одоо физик үзэгдлээр тайлбарлах юм бол нөгөө энерги хадгалагдах тэнцвэртэй орших тэгсэх юм өөртөө ойролцоо тайлбарлаж болохоор зүйл байгаа байхгүй. Тэгээ энийг монголчууд эрт дээр үеэс шинжлэх ухаан чинь нэг туршилтын одоо шинжлэх ухааны туршилтаар нэг одоо нотолдог нэгдүгээр ажилт логикоор нотолдог юм байна шүү дээ. Монголчууд энийг логикоор эрт дээр үеэстэй хэдэн мянган жилийн өмнөөс юм одоо анзаараад мэдээд тэгэд энэ заавал бэлэгдчих хэвээр байна. Сайн сайхныг ярьж явах хэвээр байна. Өрөөжих хэвээр байна. Эмчилгээ хүртэл сайн байна уу гэж хэлж явах хэвээр, сайхан үлж гин гэж ярьж явах хэвээр байна. Тэг сайхан үлж гин гэж асуусан хүн муухай үлж гин гэж хүн хэлэхгүй дээр нь бол. Сайн байна уу гэж асуусан хүн муухай байна гэж хэлэхгүй дээ гэж муу гэсэн ч гэсэн. Сайн байна л гэж гişнээ өвчтэй байсан сайн байна гэхдээ л яхан тийм байна гэж. Энэ чинь өөрөө энэ бид нарын олж таньж мэдсэн оюун тань мэдхийн илэрх шүү дээ. Их том юм олж таньж мэдсэн байжээ бид нар. Тэгээд тэрийг маань одоо энэ барууны ертөнц саяхнаас 40-50 оноо үеэс нэг одоо бүр төр анзаараад энэ 70 оноос нөгөөх нь одоо янз бүрийн судалгаанд оруулаад тэгээд одоо 80 оны төгсгөлөөр нэг баахан юм ном хийгээд хоорондоо баахан яриад энийг шинжлэх ухааны төвшөнд одоо тэр уран ихтгэл одоо юу гэдэг бүрүүдээ бизнес харилцааны төвшөнд хүртэл шинжлэх ухаан болтол нь хөгжүүлчихсэн байна шүү дээ. Гэтэл бид нар тэрийг гівгэн баруунаас их том олд нээлт орж орсон юм шиг бид скред гэдэг номыг бүгдээрээ шуурч уншаад гайхаад байдаг. Гэтэл бидний бүх юм л байж шүү дээ. Монголчууд одоо шилэн манай эмээ байдаггүй гэж хэлдэг байсан. Хүнээс юм асуух одоо таны тийм байна уу гэдэг байхгүй гэж хэлдэг байсан баг. Гэхдээ байдгийг гэж хэлдэг. Байдгийг хэлэх юм бол уг нь байдаг гэсэн үг байхгүй. Уг нь байдаг гэхдээ одоо байхгүй гэсэн үг хэлж байна. Тэгэхээр энэ чинь өнөөх бэлэгдэл зүй чинь сэтгэлийн чинь юм яваад байгаа байхгүй. Гэхдээ энэ үүрэг тун үүрэг сэтгэл бид нар энийг өөрсдөө тааж мэддэг хэрэгтэй байна. Тийм байна. Тэгээ бас мэдэн шүү дээ монголчууд биднэрт их олон юм янз янзын болохгүй гэсэн юмнууд яригддаг шүү дээ. Жишээлх юм бол монголчууд босгон дээр гიშхийг цээрлдэг ёстой. Яагаад тийм? Тэгээ энэ одоо дундад зууны хоцрогдсон догматик сэтгэлгээний үлдэгдэл юм уу? Эсвэл бол өөр зүйл байгаа юм уу? Та энэ талаар юу бодчих вэ? Саяхан би нэг залуучуудтай яриа сууж байхад одоо дундад зууны одоо бүр одоо балар эртний дундад зуун байтугай балар эртний үеэс уламжлагдаж ирсэн энэ хоцрогдсон яс шинжлүүдийг гээж хаях хэрэгтэй байна. За энэ одоо Монголын одоо хөгжилт их тээр сад болж байна гэсэн юм ярьжлүүлэлтэй зүгээр. Яагаад одоо босгон дээр гიშгэхгүй монголчууд одоо нэг нэгнээсээ сайн байна уу, сонин сайхан юутай байна гэж асууснараа монголчууд яагаад хоцрогдоод байгааг ойлгохгүй. Хүн босгон дээр гიშгдэг юм баган тэрвэрдэг юм одоо юу гэдэг юм одоо тэгээ монголчууд маш олон хорой зэрэг шүү дээ. Тэрийг хэрэгжүүлснээрээ монголчууд яагаад энэ орчин үеийн шинжлэх ухааны технологиос хоцрогдоод байгааг ойлгохгүй. За бас тодруулж асуух учраас тэгээ босгон дээр гიშгдөхийг тайлбарлая л да. Энэ дахиад нөгөө монголчууд ертөнцийг үзэх үзэлтэй холбоотой юм байна. Босго гэдэг бол өрх айлын одоо улстай зөвлөх юм бол хил гайлтай адилхан зүйл шүү дээ. Одоо бид нар ямар нэгэн албан байгууллага хүн шинэ хүнээр шинэ хүн ажилд авахар бол одоо өндөр тодорхой одоо шаардлага шалгуур тавина. Түүнийгээ бид нар одоо босго тавилаа гэж хэлдэг. Босго тавь. За ер нь бол ийм шүү дээ. Одоо аль ч одоо орчин үеийн одоо нийгэм энэ шинжлэх ухаанд, социологийн шинжлэх ухаанд нэг юм тодорхой хөлөвшүүлсэн байгаа шүү дээ. Төр улсын үндэс нь өрх гэр юм гэж. Өөрөөр хэлбэл өрх гэр бол төрийн одоо бичил загвар байна гэж үзэж байна. Өрх гэргүүр өрх бүлгүүгээр одоо төр улсыг одоо ойлгох тодорхойлох болцоо байхгүй. Улс орны хөгжлийг өрх бүлийн одоо өрх гэрийн хөгжлүүгээр тодорхойлох болцоо байхгүй. Тэгэхээр тэр өрх гэрий чинь хамгийн одоо нөгөө буйныг оруулахгүй бузрыг гаргахгүй гэж улсын гайл тэр байдаг шиг хамгийн гол юм чинь босго байх. Одоо манайх гэдэг айл гэдэг их чинь манайх энэ гэрт нүдэн дарагч байгаа одоо байшин тэнд байгаа янз бүрийн тавилга, обдор, сав, хевс, телевиз эднээс гадна
энэ өрх гэрэл чинь хамгийн гол үнцэнтэй юм болгож идэг зүйл чинь тэр нэг оюун санааны хөрөл шүү дээ. Тэр нөгөө тэр энэ гэрт байгаа хандлага, харьцаа. Одоо бид нарын одоо эхнэр болоод хүүхдүүдийн бидний хоорондоо харьцаж байгаа харьцаа. Энэ уур амьсгал, оюун санааны нэг юм хөрөл бий болж. Тэр нь хамгийн амин чухал зүйл байхгүй. Одоо энер юм одоо тийм оршихуй байхад байна гэсэн. Энд чинь нэг өрх гэрийн өөрийн гэсэн нэг одоо нэг гэрийн хүмүүжил гэдэг шиг нэг өөрийн гэсэн нэг орон зай байгаад байна шүү дээ. Тэр орон зай нь өөрөө тэр гэрээс одоо үдэн дарагч байгаа байшин саваас илүүгээр тэр орон зай оюун санаа сэтгэл зүрхний тэр бий болгосон орон зай хамгийн гол чухал зүйл. Тэгээ тэр орон зай руу орох одоо гол босгоч нь одоо тэр өрх гэрийн босго одоо гол юу тэр босго юм байгаа шүү дээ. Монголчууд уучин босгон дээр гэршиг онцгой хатуу цэрлдэг байсан байна. Тэгээ тэр босгон дээр гэршигчний гэдэг бол танай өрх орон гэрийн дотоод одоо соёлыг, дотоод одоо ширчмийг, дотоод үнэт зүйлийг үр тоож ийнэ гэсэн утга агуулдаг. Тийм учраас одоо юу гэдэм бүр цаазарах хэмжээнд хүртэл хэрэгжүүлж ирсэн юм байгаа. Одоо Чингис хааны их хорч, Чормгоо хорч байж үеийн үед одоо ойрхон орнуудад Ромын папын төлөөлөгч ирэхэд босгон дээр гიშгэж болдсон шүү гэж дахин сануулж удаадараа одоо алхуулж нааш алхуулж дасгал хийлгэж оруулж идэг. Тэгээ орж ирэхдээ нөгөө нөхөр гიშгэд ороод ирсэн. Гიშгэж орж ирж байгаа нь юу гэхээр та нар бол бидний боол юм шүү гэсэн санаа дагуулж одоо хэлж яана гэж ойлгосон байна. Үнэхээр тэр Ромын папын элч бол одоо та нар одоо манай папд ирж одоо алдаа нүглээ одоо намжлан уушлах хэрэгтэй гэсэн утгатай одоо цагталтаа авчирсан байдаг. Тэгээд энэ одоо эгдүүс дургуутсан хэн хатуу хариу арга хэмжээ авсан. Мөн одоо бид нарын сайн мэдгээр энэ Голлумдэр Брок Палона Карпини гэдэг энэ Европын одоо тагнуул туршуулууд Монголд ирэхэд тэр Гүйг хааны хаан суран дүрмжилж байгаа арга хэмжээнд оролцох үед нь хаанд бараалхуулахын өмнө заавал босхоор гэж одоо хэрхэн яаж давхыг онцгой анхааруулан захиж тасгал хийлгэж ирсэн байдаг. Тэр босгон дээр гიშгэн гэдэг бол цаана одоо тэр төр тулсын нэг амин чухал суур болсон өрх гэрийн дотоод мөн чанарыг хүндэхгүй байгаа, үр тоож байгаа, басамжилж байгаа шинж болж өрж байгаа байхгүй юу. Энэ одоо тийм бэлтгэл сэтгэл зүгээр бол тэр босыг энэ чухал хүндэтгэж байна л гэсэн үг. Уг нь бол ингээд бодож тэр ингээд ойлгоч тэр болохгүй ч юм юу байхгүй тэр би одоо айлын гэрт орохдоо босгоор даваад орсон бол тэр айлын эзний айлын одоо эзэгтэй тэр айлын оршихуйн мөн чанарыг хүндэтгэж одоо аяг дахимдуу байна л гэсэн үг байхгүй юу. Ер нь ойлгомжтой байна уу? Ойлгомжтой байна. Тэгэхээр та сая юу гэж ярьлаа те төрийн талаар ойлголт орж ирлээ те. Тэгэхээр төрийн монголчууд бидний өвөг дээдэс одоо ч бидний аав ээж төрийн минь сүлд өршөө гэж дандаа хэлдэг те. Төрийн минь сүлд өршөө гэх. Энэ үгийг яагаад хэлдэг юм болоо? Ямар учир шалтгаантай бол? За монголчууд ер нь ийм байгаа шүү дээ. Монголоос өшөө төрийн сүлд өршөө гэж залбирдаг юм ард хүн байдгүй би мэдэхгүй байна. Надтай л таараагүй. Би нэг одоо нэг 10 орчим улс орноор явж бас амханда уран бүтээлчний хувьд ажиглаж сонирхож сонжиж явсан. Орос лавл төрийн сүлд өршөө гэж яг би мэдэхгүй. Слизмийн үед яг тэр нөгөө коммунист ясныхаа бэлэгдэл алах хадуур улаан таван гүшүүд алах хадуур бол одоо харж мандаж одоо явсан үе би. Одоо хэд улаан таван гүшүүч саарал одоо бахархал явж байгаа бах. Гэхдээ монголчууд ч тэрний сүлд өршөө гэж залбирдаг бол би огт мэдэхгүй. За энэ ямар сэтгэл юм бэ? Яагаад монголчууд ганцаархнаа тэрний сүлд өршөө гэдэг. Бос дорнд бол төр хүчгүй байх хэрэгтэй гэж байна шүү дээ. Одоо ч одоо манай энэ либерал олчтой төр хүчгүй болох хэрэгтэй. Төр хүчтэй болоод ирэхээр л энэ хүний эрхтэй холбоотой асуудалд дарангуул бий болоод эхэлдэг гэж үзэж сурталчилж байгаа шүү дээ. Гэтэл одоо англич шилбэл 1215 онд Магна Харта гэдэг анхны үндсэн хууль гарсан тухай ярьж байгаа бид нар одоо манайхан хууль эрх зүйн онол хэмжээл дээр сайн мэднэ. Магна Харта яагаад гарсан бэ гэхээр тэр ван эзэн болоод эзэн хаан болоод бусад одоо томоохон одоо газар эзэмшигч
лордуудын хооронд зөрчил гарсан. Тэр зөрчлийг шийдвэрлэхийн тулд хоорондоо гэрээ хийгээд хэлцээд тэрийг одоо гэрээ болгосон нь магна хартай шүү дээ. Одоо эзэн хааны эрх хэмжээ хаагуур хязгаарлагдах. Тэр лордуудын эрх хэмжээ хаагуур яаж хязгаарлагдах. За энэний дунд байгаа одоо материалдаг өмч болоод бусад одоо хамжлага тариачин, ардууд, гар урчууд ямар эрх хэмжээний дотор байх ёстой бэ гэдгээ хилцэж яриад тохиролцсон гэсэн. Өөрөөр хэлбэл одоо бид гурван дунд ганц аяга одоо хоол байхад бид гуруулаа одоо нэг аяга идэх шаардлагатай байдаг. Гэтэл би одоо төрөмгөлөө та хоёроос булаагаад одоо юу гэдэг дөрөвний 3-ыг ганцаараа идэх гээд байдаг. Тэгээ гуруулаа хилцэж ярьж яагаад за ингэж идэ гэж яах та яг адилхан юм. Дундаа байгаа юмыг өмчийг хэрхэн яаж эрх зүйн харилцааг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг дээр үндэсч бий болсон хууль юм байна. Английн магна харт гэдэг. За тэгээд тэрнээс үүдэлтэй одоо дэлхийн техникийн бусад бүх үндс хуулиуд бол ерөнхийдөө тэр тал руугаа харин тэгээд тэрийг энэ хуулийг хэрэгжүүлж байгаагаа төр гэж үздэг байгаа байхгүй юу? За одоо Францын одоо их алдартай хаан 14 дөрвөлд байж байсан. Тэр бол бие юм гэж хэмжээгүй эрх таацсгалын одоо мөн чанарыг илэрхийлсэн үг гэж үзэж. Гэтэл монголчууд болох тэр энэ төрийн хэрэгжүүлэх үүргийг огт өөрөөр харж ирсэн байна. Тэр өөрөөр харж ирсэн юм нь юу вэ? Тэр энэ хорвоо ертөнц одоо бидний амьдарч байгаа энэ газар дэлхий байна. Тэрнээс цаашаа одоо сансар окторгоо одоо юу гэдэг юм бүх хорвоо ертөнц гэдэг тэр одоо нүдэнд харагдаж байгаа зүйл биш. Нүдэнд харагдаж байгаа харагдахгүй бүх зүйл байна. За одоо сүүлийн квантум физикийн судалгааны төвшөнд юу мэдгэж чинь нөх тэр бидний нүдэнд харагдаж байгаа физик ертөнц бол нийт физик ертөнцийн одоо 4-6% байна гэж үзэж байна шүү дээ. Цаана дунджаар 95% нь бид нар мэддэггүй байна. Харж чаддаггүй байна. Тэгээд тийм агуу том уруудам ертөнцид нэг түгээмэл зүй тогтол байна гэж үзэж байна. Нэг түгээмэл зүй тогтол. Тэр түгээмэл зүй тогтолцоог одоо монголчууд юу гэж ойлгочихсон бэ? Тэрийг тэнгэрийн жам, тэнгэрийн ёс гэж үзэж ирсэн байна. Тэгээд тэр хаанч хүчин төгөлдөр байдаг супер өмнөхөө хуулийг тэнгэрийн жам гэж үзээд тэр супер өмнөхөө хуулиа энэ газар дэлхий дээр хэрэгжүүлэгчээ төр гэж үзсэн байна. Тэр ёсыг тэнгэрийн жамыг буюу ёсыг сахиулагч төр гэж үзсэн байна. Тийм учраас төрдөө залбирдаг төрөөрөө дамжуулаад тэр мөнх оршихуйн жам ёсонд залбирч байгаа юм л ойлголт юм байна. Уг нь маш энгийн ойлголт. Тэр өрх гэрийг яагаад тэр хүн төстэй тэр нөгөө талаараа хаад тэр төр гэдэг тэр мөнх тэнгэрийн жам буюу оршихуйн суур үнэлэхүй супер хуулийг хэрэгжүүлэгч одоо субъектийг өрх гэрийн төвшөнд буулгаж ойлгож байгаа давхар ойлголт бас давхар хамт яваад гэж байна л гэсэн. Акал нөх монголчуудын ертөнцийг үзэх философи сэтгэлгээтэй шууд холбоотой. Тэрийн тухай ойлголт байна, өрх гэрийн тухай ойлголт. Харин тийм байна. Тэгэхээр энэ ойлгомжтой байна уу? Энэ ямар шүү байна? Одоо би маргаж болно. Наад чинь тийм маргаж болно. Тэгвэл бүр маргана. Тэгэхээр ер нь бол ойлгомжтой их ойлгомжтой яригдаж байна. Яа тэгвэл сая таны ярианаас байгальтай харьцах тухай гэсэн зүйлүүд гарч ирж штэ тий. Тэгэхээр монголчуудад бас нэг юм байдаг штэ. Жишээлх юм бол нөгөө булаг ус эдэрт их онцгой хүндэтгэлтэй хандаад за жишээ нь булаг руу гол гарих руу та нар бохир юм хөргөж болохгүй шүү шанага монго одоо тий цааныхаа янз бүрийн юмыг оруулчихъя гэж их багаас маань тэгж хэлж цагтаг байсан. Тэгээ энэ нь одоо бас ямар учир утгатай байсан болоо гэдэг дээр бас та хэлж өгнө үү? За монголчууд ус чанамны эрдэнэ гэдэг шүү дээ ер нь бол. Ус чанамны эрдэнэ гэж. За ер нь ус бол ер нь одоо амьд итгэх. Усгүй бол энэ хорвоо дэлхий дээр амьд амьтан байхгүй. Юм төр байтугай чинь амьд амьтан байхгүй болно шүү дээ. Юм хүний нийгэм байтугай юм оршихуй байхгүй болно гэсэн шүү дээ. Ус байхгүй. Тийм учраас ус одоо чанамны эрдэнэ одоо хамгийн дээд эрдэнэ гэж үзэж байгаа байхгүй. За тэгээд яг энэ ус чанамны эрдэнэтэй холбоотой монголчууд хэрхэн яаж үзэж ирсэн нэг одоо түүхэнд үлдсэн нэг том баримт гэдэг юм л да. 1258 онд Багдад одоогийн Ирак нийслэл хойд одоо халид буюу одоо залуун ертөнцийн гол зүрхцэн болсон Багдадыг монголчууд Хүлэг хааны зэрэг эзэлсэн. За Багдадын халид бол 500 жил оршин тогтносон. 500 жилийн турш ойролт орнууд Багаж, Хойд Африк,
одоо Иран дундад Азиас их хэмжээний асар их хэмжээний одоо баялаг цуглуулсан. Одоо Арабын алт гэдэг чинь одоо хугацаанд домог нь байгаа гэдэг. Асар их баялагтай тийм одоо халиф буюу хаан байж. Тэгээ монголчууд эзэлж яваад нөгөө Арабын халифыг тэр алтан одоо алт эрдэнсийн зооронд төгжижсэн, хоржсэн баг. Тэгээ хэд хоногийн дараа гаргаж ирэхэд нөгөө чинь зайлвал хоол ундгүй алт эрдэнэс дотор хоол ундгүй хатаж өгөхөө шахаад хамрын одоо атчихсан над одоо идэж уух юм өгөөч гэсэн юм байна л. Ихтэн том алтан сарн дээр дүүрэн алт эрдэнэс овоолоод идэж уугаж өгсөн гэдэг. Тэгээ энэ хэдий алт эрдэнэс гэдэг үнэтэй чсэн ус биш шүү дээ гэж. Энэ үйлдэлээр тэр хин хөлөг хааны хэлж байгаа санаа бол нэн үнэтэй чухал зүйл бол ус эрдэнэ юм шүү гэсэн. Наад алт эрдэнэ шаажууд усыг байгаа юм шүү. Хамгийн чухал. Гол мөн чанараа бид нар олж харах хэрэгтэй гэсэн санаа давхар яваа. Тэгээ монголчууд одоо тэр их засаг хуулинд тэр ялангуяа тэр гадны тэр дундад зууны үед монголоор аялал жуулчж явсан хүмүүсийн дурсамж одоо юу гэдэм тэмдэглэлд маш тодорхой байдаг. Ус нь бохир оруулахаас онцгой зэрэлдэг байсан. Ус нь хэрэг угаасан одоо хүнийг одоо өчгөө цаазалдаг байсан. Энэ юу хэлж ийн нөхдөр өнөөх бүх юмнаас үнэтэй, хамгаас үнэтэй. Усаа чанга нэгд нь болсон усаа одоо бүхнээс дээдлж явах хэрэгтэй. Хэрвээ тэнд чи яаж хандаж ийн юм угаад зүгээр би нэг одоо юу гэдэг туулгуулын усанд очиж юм угаалаа гэдэг тэр туулгаас өчгөө бохирчихгүй, өчгөө туулах гол сүрчихгүй. Маргааш нь туулгуул хатчихгүй. Тэнд байсан загаснуудаа мянган гараа хүчихгүй. Уг нь бол одоо зүгээр энгийн одоо өнөөдрийн бидний махан нүдтэй тусан зөрөгтэй хүмүүсийн нүдээр харахад бол гэхдээ тэр хандлага биш үү байхгүй. Тэр усыгаа хүндэж чадахгүй, усных үнцнийг ойлгож чадахгүй байгаа учраас бид усны тгийж хандаад байна. Хүн болгон тэгэл тгийж ханддаг болох юм бол энэ байгаль ертөнц өөрөө сүргэн гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэрийг бүр ёс заншил болгоод хурцлаад өгсөн байгаа байхгүй. Усанд ерөөсөө дээд хэмжээгээр хүндэлтэй хандах хэрэгтэй гэж. Тэгээд эн чинь монголчуудын нэг тийм бүрх тийм нэг талын одоо фанат тэнэг гин юм шиг байдаг байхгүй. Одоо ус болоод одоо 10 алхмын зайтай газар буучаад тэгээд тэр чинь одоо үгдийн хариачч ус авчих шүү дээ. Гэтэл одоо бид нар хөөхд байхдаа ус басхад тутгаад одоо фалцал гээл одоо юм хүмг байх тэр гамтай хэрэглэж. Тэр чинь одоо нөгөө 10 20 алхмын 100 м-ийн цаанаас усчаад дахин ус зөөхөөсөө залхраад байгаа хэрэг биш. Тэр ерөөсөл усаа гамлах шүү дээ. Тийм сэтгэл зүйг хүн дадуулах хэрэгтэй байхгүй. Бүр ой тойнд нь ортол ёс заншил болтол хууль болтол нь дадуулах хэрэгтэй. Усаа нэгдүгээрт нь ус руу одоо бохир моруулах байх хэрэгтэй. Тэр нь усаа харилж байгаа усаар чанга нэрдний харилж байгаа шиж тэрийг гамтаа хэрэглэх хэрэгтэй. Одоо бид нар одоо манайхан сүүл одоо дэлхийд даяар одоо тэр монголчууд энэ усыг эрхэмлдэг, нандиндаг бүхнээс үнэтэй гэдэг энэ ойлголт чинь монголчуудын бүр эртнээс тогтчихсон юм байсан гэж. Гэтэл одоо дэлхийн хүндрэлтэн одоо л хагас ус ойлгол нэг одоо 200 орчим сая хүн ундны ус намцалтай байх шиг байна. 200 орчим сая шүү. За бүр ноцтой одоо 20 орчим сая хүн бол бүр одоо бүр нэлээд ностой байдалд байх шиг дэлхийн даяар. Тэгээ ус чанар нэрний тийм хүндрэлтэн одоо энэ сүүлийн хагас 100-ны дотор ойлгоод тэгээд одоо усыг гамнах, хайрлах, одоо арилгах тухай янз бүрийн одоо контентууд гаргаад ирсэн ирдэг болчихсон. Бидэнд бол тэр угаасаа байж исэн зүйл байхгүй юу? За дээр нь одоо тэр нэг ус руу одоо бохир оруулахаас илүүгээр бид нар ч нөгөө цагаатай ямар нэгэн одоо цагаа савтай шанага төмпөнд одоо оруулахыг маш их болгоомжлдог. Усны эзэн лус хэлгэнийн гэж үздэг байсан. Тэгээд тэр чинь одоо энэ мохор сүсэг бас биш үү? Одоо лус гэдэг амьтан монголчууд үзэхэр бол тэр чинь амьтаа бүхэн сүнстэй амьгүй бүхэн эзэнтэй гэдэг. За энэ ахаад цаанаа бол бас бодиттой одоо шийдэл ухааны төвшин тайлбарлаж болохоор бодиттой зүйл байгаа тох. За тэргээ одоо загас тийжээдэг хүмүүс аквариумда хоёр халбаг сүүхийгээд үзэх хэрэгтэй. Тэгээд тэр цагаан одоо цагаан эдний юм ус руу орох тэр юу болдгийг одоо анзаарч мэдэх баг. Юу их тэр цагаан эдний өөрөө энэ усанд байдаг бичлэг организмыг даршилт юм байна л да. Тэгээд тэрийг монголчууд одоо нөгөө лус хэлгэнжийн гэж үздэг. Тэгээд бичлэг организм даршлах тэр тэнд байдаг нөгөө усанд байдаг усны мөн чанар алдагдана л гэсэн үг шүү дээ. Тухайн булгийн өөрийнх нь шин чанар алдагдана гэсэн. Тэнд ямар нэгэн бичлэг организм өгөхөд хүчрэгдээд ирэхтэр ус болгон адилгүй шүү дээ. Булаг бол нэг толон 12-аас гарч байгаа хоёр булгач хоёр өөр эрдэслэг чанартай байдаг. Тэр мөн чанар алдагдана гэсэн тийм. Тэгээд тэрийг одоо монголчууд эртнээс л таньж мэдсэн байна. Тэр өнөөхөө удаан хугацааны ажилтны турш тэрийг таньж мэдсэн байна.
Тэгэхээр энэ дээр дахиад нэг асуулт гарч ирдэг юм. Яагаад монголчууд таньж мэдээд байгаа? Бус үндэстнийгээ таньж мэддэг гэдэг асуулт цааш явж байгаа. Яагаад орч юм уу хятад нэг таньж мэддэг? Гэж монголчууд нүүдэлж ярддаг юм шүү дээ. Нүүдэлж ярддаг юм чинь нэг одоо нэг акрын манай өрөөний гадны хэмжээ шиг газар зээтэй орчид жилийн 4 өдрөд энэ дээр зогсож идэг хүмүүстэй хүмүүстэй харьцуулах аргагүй шал өөр ахуй орчинд байгаа хүмүүс шүү дээ. Өдөр болгон хөгсний өдөртөд цагаагаар дотор одоо жилийн 4 өдрөлд асар удам орон зай дотор байнгын нүүдлэн ажиллаж идэг ард юм. Байнгын өдөр болгон шинэ байгалийн болоод ахуй амьдралын шинэ хөгжил өөрчлөлт үзэж идэг ард юм байхгүй юу? Одоо л бид нэр шууран амьдрал хэсэгчсэн болохоос биш. Тэгээд зарим одоо тэр үеийн манайхны одоо үржин хаваржин гэдэг чинь одоо тайлбарлах 4-5 км газар байгаагүй байсан байна шүү дээ. Зүгээр Чингис хааны өвлжж исэн газар, хаварж исэн газар гэдэг чинь хаавга одоо Бэнгэр сумаас наашигаа нөгөө одоо тэр чинь 2-3-400 км газар шүү дээ. Энэ Синкрийн голын Дар Сэнгүрийн хар зүрхний хөх нуурт хүртэл нутгалж л байсан байна. Заримдаа одоо бүр өвлжөд бүр халах гол руу хүртэл очиж нутгалж байсан байна. Хаав. Ийм хол газар нүүдэл тэр үеийн нүүдлүүд бол 90 замбраг хол байдаг шүү. Энэ хол газар ингээд байгалийн нүдэн дарагдах байгалийн одоо тэр чинь цагаагаараас гадна нүдэн дарагдж байгаа өнгө дүрс тэгээд өвс ургамал бэлчээр маш олон юм хөвсөн өөрчлөж байгаа дотор. Тэгээд амьдралынхын ихэнх цаг хугацааг одоо энэ байгаль дунд амьдарч. Монгол одоо малчин өнгө гэдэг чинь өглөө гараал явна шүү. Хороол гэртээ орж ирнэ. Тэгээд монголчууд тэр байгалийн шууд иргэшээлдор байдаг учраас тэр байгалыг онцгой нарийн ажиллаж таарч. Өнөөрөө нар яаж жаргаж ийн маргааш өглөө тэнгэр тийм болох нэ. Өнөөрөө нар жаргаж байгааг харчаад за өнөөдөр хоны ашихгүй болохгүй шин шуурх нь байна гэж. Үгүй бол одоо шин хоны яргалаад хэвтэж байгааг харчаад за одоо хаваржаанда буух болчихоо. Үгүй бол хаваржаанда буух арай болоог байна гэдэг юм. Үгүй бол одоо хавар одоо ичээний амьтад ичээгээ төрөө тарг одоо ичээнээс шорооч улгаа гаргаад ингээд тэрийг харчаа за энэ 100 тийм болох нь байна. Тийм 100 болох нь тийшээ нэгвэл болох юм байна гэж. Үнэхээр шуурж байгаа дууг сонсчоод одоо энэ 100 бол энэ үйл тийм болох юм байна гэдэг. Гол сараа гаргаад одоо бид баахан тохиол ярьдаг шүү дээ. Мичтийн тохиолгоо ярьдаг. Сая одоо нөгөө цагаан мор хоньноо ярьчлаа. Хойд сарын 27-нд мэднэ гэдэг. Энэ бүгдээ догматизм биш байгалийн зүй тогтлыг олон жилийн ажил туршлагаар ажиж таньсан ухаан шүү дээ. Энэ байгаль ахуй ертөнцийн дотор ингээд задгай ертөнцийн дотор ингээд байнгын хөгжин өөрчлөлтөд ахуй дотор байгаад байдаг маань дээд хэмжээний ажилч болгож байгаа Монгол хүн. Ажилч болгож байгаа тохиолдолд тэгээд дээд хэмжээний бяцлагч болгож байгаа байхгүй. Тэгээ энэ нь илүү бидэнд Монгол хүмүүст одоо бусдаас илүү аживч, бусдаас илүү анхаар одоо бяцлагч болоод тэгээд энэ байгалийн зөв тогтлыг оршихуйн мөн чанарыг илүү танин мэдчихэл гэж хэлж байна. Таны түрүүний яран дээрээс нөгөө бүр бага байхаас одоо жишээ нь усаа гамна гэл те тэр чигээр монголчуудын уламжлалт сургууль хүмүүжүүлэх ухаан явж байгаа юм байна. Тэгэхээр энэ дээр таны бас монголчуудын одоо энэ маань өөрөө өвлөгдөд ирсэн болох гэдэг шүү дээ те. Сургууль хүмүүжүүлэх монголчуудын энэ хүүхдүүдээ одоо тэр байгальтай яаж зөв зөвхөстэй харьцуулахыг чинь бүр хүүхдүүд хасалцаа сургадаг байлаа шүү дээ. Одоо гац мораар өмсмөл гацаа заавал сугалж игч сугалсан болвол хэрвээ том гац шаасан болвол тэр нөхрөө нь одоо шороо чулуу хийлэгдэг. Тэгэхээр зүгээр хамгийн наазах нь хэрвээ гацаа хийчих бол тэр лөө явж байгаа сүүлд нэг амт тэглээд унж болно тэр гац шүлээд. Хоёрдугаар тэр нүх үлдээдэг нь тийм ядахта нарийн гөлтөө одоо зээр ямаа гэх мэт амт тэр лөө хөлийгээ туулах магадaltaй. Хамгийн гол нь тэр газар хайрлах сэтгэл зүг бий болгож газар дэлхийг хайрлах хэрэгтэй. Монголчууд тэгж үздэг шүү дээ. Газар дэлхийг ихтэйг адилтгадаг. Ихтэйг. Дээд тэнгэрийгээ бол дээд тэнгэр гэдэг нь бидний харагч байгаа дээд агаар мандал биш шүү дээ. Дээд тэнгэр гэдгээр энэ дэшээ агуу удам хязгаар одоо орших ертөнцийг хэлж байгаа. Тэр ертөнцид одоо эцэгтэй гацдаг. Одоо эцэг тэнгэр гэдэг шүү дээ. Тэгээ газар гэж. Яг харахгүй тэр эцэг тэнгэр бол сүнслэг байна. Газар тэнгэр бол одоо газар дэлхий бол илүү одоо материалыг одоо зүйл байна. Одоо монголчуудын уламжлалт үзэхээр бол одоо хүний сүнс одоо эцэг хэлж ирдэг. Эцэгт ирээд одоо эцгийн үрийн сүнгээр дамжиж ихийн алтан гэвлийд ороод тэгээ их түүнийг одоо алтан гэвлийдээ хүлээн авч тэр сүнсийг тэгээд одоо газар дэлхийн шимээр шийдэж ууж газар дэлхийн шим шүү дээ. Энэ агаар ус хоол шим газар дэлхийн шимээр бийжүүлээд тэнкээжүүлээд боожуулаад хүн болгоод буцаагаад газар тавьж яана л гэж.
Тийм учраас эхийгээ газар дэлхийтэй адилтгаж үздэг. Газар дэлхийгээ ихтэйгээ адилтгаж үздэг. Их дэлхий мэл гэж хэлдэг. Дээд тэнгэрээ эцэгтэйгээ адилтгаж үздэг. Дээд тэнгэрийн одоо хэсэг илэрхий төлөөл болгож эцгийг хан тэнгэр гэж хэлдэг. Ийм ойлголт байдаг. Тэгээд монголчуудын тэр сургууль өмчлөх ухааны тухай асуудал ярьж байна. Монголчуудын сургууль өмчлөх ухаан өөрийн гэсэн тийм философи байж. Тэр философи нь маш тогтсон, системчлэгдсэн, маш бодиттой орчин одоо сургууль өмчлөх бүр тарих судлалын төвшөнд батлагдаж болохоор тийм тань мэдгүй байж. Одоо Японы эрдэмтэд байхаа Японы эрдэмтэд тарих судлаад энэ хүний оюун санааны одоо үндсэн одоо өөрөөр хэлбэл тарих энд байдаг тэр олон төрлийн мэдрэлийн эсийн хоорондын одоо харилцаа холбоо одоо цахилгаан зэн юу гэдэг холбоосууд үндсэндээ нэг 3 нас хүртэл хэдэн өвн гэлээ 70 гэдэг өвн 95 нас ихэд 86 орчим уу одоо бий болтдог. Өөрөөр хэлбэл 5 нас хүртэл одоо хүн болох үндсэн процессын үйл явцыг 86% бий болдог гэсэн үг байхгүй 5 нас хүртэл 5 наснаас бол тэгээд яг зүгээр тэр хүнийг зарим юмд сургаж дадлагжуулж болно. Нөгөө хүний уг суурь бүтдэг гэсэн үг. Гэтэл монголчууд нэг аль хэдийн тань мэдчихсэн. Тань мэдээд аль хэдийн томьёолчихсан байхгүй. Юу гэж томьёолсон байна вэ гэхээр 5 нас хүртэлч бурхан нас гэж хэлсэн байна шүү дээ. Бурхан нас гэж. Тэгээд бурхан нас гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо тэр хүнийг бурхан шиг залчаад дахиж шүтээ дураар нь донгочуулаад буруу эрхлүүлээд баг гэсэн үг биш. Хэрвээ огтөр ойлголт. Хэрвээ хажууд бурхан байна гэх юм бол одоо бид гурав хоорондоо хэрхэн яаж ирж байгаа. Ядахтаа дуугаа гэж хажууд бурхан байгаа цаг. Ядахтаа хараал хэлэхгүй. Ядахтаа нүцгэн шалтан гүхгүй дээ. Тийм ба? Тийм орчинд хүн өсөхтэй байхгүй. Тийм эерэг орчинд. Хажууд бурхан байгаа мэт байх юм бол тэр эерэг орчинд өссөн хүүхэд яг тэр 5 нас хүртэл хүүхэд яг тэр бурхан шиг байх хэрэгтэй. Тэгжиж тэр хүүхдийн жигхэн одоо нөгөө 86% нь гол үндсэн суур мөн чанар нь бүрэлдэх байна. Нөгөө хүнээр хүнгүй гол юм чинь 5 нас хүртэл байх нь шүү дээ. Монголчууд тэр аль хэдийн томьёолоод бурхан нас шүү наадах шиг наадахаар болчихсон. Бурхан мэд анхаарах хэрэгтэй нас шүү. Тэгээд тэрнээс хойш одоо хэдэн нас үлээ 7 нас үлээ 13 нас хүртэл байхаа одоо 40. Тэр хүртэл нь одоо хүүхдээ тэгээд одоо тэр хүүхдээ одоо янз бүр бид нар ингэдэг шүү дээ. Одоо тэгвэл та хоёр санаж байх хэвээр бага насны хүүхдийн хажууд улаа гаргадаггүй шүү дээ. Бид балалж бид нар цаашаа байж хөөдөг туудаг. Тэр чинь ахаад бага наснда одоо ингээд барууныхан бага наснда ямар нэгэн хүчрхийлэл дарангуйлал дотор байсан хүүхдүүд ирээдүйд буцаад тийм дарангуйлагч болох. Ялангуяа маниак алуурчд бол ер нь бага наснда маш том одоо тийм оюун санааны хүчрхийлэл бие организм биеийн хүчрхийлэлд өртсөн хүмүүс сэтгэлгээ нэвтэрчсэн хүмүүсийн тухай яриад байна шүү дээ. Өнөөх 5 наснд нь хажууд нь улаа гаргасан, хажууд нь одоо нүцгэн шилтан гүйсэн, хажууд нь хараа зүхэл хийсэн, хажууд нь хүн алсан, хажууд нь зодоонуудын гэсэн болж таарч байгаа байхгүй. Тийм учраас тэр хүүхдүүд идрээд. Тэгээд нэгэнд бурхан мэт байлгаад тэр хүүхдийн гол мөн чанарыг сайхан бүтээж авчаад тэгээд 13 нас хүртэл нөгөө бие хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Одоо аргал түвшинд гүйлгдэг, ус онд гүйлгдэг, хонь мал ишиг урга цаашаа ингээ явуулдаг. Одоо өөрөөр хэлбэл хатуу хөтөө юм үзүүлээд одоо сургаад авчихна л гэсэн үг байхгүй. Тэгээд одоо жигхэн одоо нөгөө сургадаг одоо хүний ахуй амьдрах чадвар суулгадаг насных нь одоо гол цөмийн одоо 5-аас 13 нас хүртэл. Одоо манайхаар бол одоо баган газ дундаа хүртэл юм уу тийм. Анги. Тэгээд 13-оос хойш бол андууд дотнос хүмүүс гэдэг ба шүү дээ. Андууд дотнос. 13 нас гэдэг чинь одоо монголчууд 13-ны жил орлоо гэж 13 нагтраа гэж яриад тийм. 13 гэдэг маань одоо нөгөө бэлэгдэл зүгээр бол одоо нөгөө 5 махбод 12 жилийн бүтэн тойрчж байгаа зүйл байхгүй. 5 махбод 12 жилийн бүтэн тойрчж байгаа байхгүй. Тэрний дараа одоо өөрөөр хэлбэл тэр хүн одоо бие оюун санааны хувьд одоо бүрэн болчихж байна л гэсэн үг байна. Тэрний дараа тэр анд мэд дотсон гэдэг маань тэр 13 өссөн хүүхд өснөөс хойш тэр хүүхдтэйгээ анд мэд харьцах хэрэгтэй гэсэн. Бие даалгана гэсэн. Одоо бид нар өнөөдөр шилбэл би за одоо манайх санхүү мөнгөнийхөө асуудал өнөөдөр яаж зохицуулахыг зөвхөн ихнэр нөхөр хоорондоо яриад байгаа ш. Хүүхдийг хүртэл тэндээ оролцуулж, ярилцуулж, бодвол сэтгүүлж одоо ирээдүйд тийм юмаг бие дааж одоо шийдвэрлэх юмд нь одоо бэлтгэж явах хэрэгтэй гэсэн үг байхгүй. Анд мэд дотсон гэдэг. За одоо өнөөдөр аав удаа ажиллах хүү байх уу гэдгээ хүүтэй ярилцсан гэж байхгүй. За одоо би нэг ийм асуудал гараад.
Ажлаа өчмөр байдаг, тэгмээр байдаг, ингэмээр байдаг хүүдэх зөвлөн гэсэн үг байхгүй. Хамгийн тоцс гэдэг маань. Тэгээ иймэрхүү байдлаар ингээд одоо хүний хүмүүжлэх бүрэн юм цогц сургаал байгаад байдаг. А энэ бол бидний нөгөө өмнө хэдэн мянган жил байдаг юм одоо таньж мэдсэн. Тань мэдэх юм өөрөө л байна. А гэтэл энэ тань мэдэх чинь одоо сүүлийн үед нь 70-аад оноос эхлээл энэ Япон Бараан центр гэдэг тарих судлал өндөр хөгжсөн газруудад үгүй нэрээ юм шүү дээ. 5-наас хүртэл ч хүний 86%, тархины 86% бүрдэж бий болт юм шүү дээ. Тархины одоо нөгөө олон нейрог эсүүд нь бүрдэж бий болт. Бүрдэж бий болгоч нөгөө хооронд холбоос нь тийм байна гэж үзэж байгаа байхгүй. А тэгээд одоо хөгжингүү орнуудад юун дээр ганцхан анхаарч байгаа нөхөр сургуулийн өмнөх боловсрол уу 6-аас доош насных нь онцгой анхаарал хэлж байгаа. Япон бол одоо та нарыг сайн мэдж байгаа. Ерөөсөө эхийн бол ерөөсөө тэр тодорхой үр хөвчлөлөөд Япон бүтээх гол одоо тэр эцэгчүүдэд өрүүлж шít. Гэтэл манайд бол бүр тэрийг бүр тагдас энэ одоо их сайхан гөлхөмжлөө таг мартаад одоо тэгээд одоо бол тэр сургуулийн өмнөх боловсрол гэдэг гэрээр хүүхд тарах үйлчлэгээ гэдэг юм даатгаа хийж. Тэнд бол ямар нэгэн сургуульд ямар нэгэн юм байхгүй. Зөвхөн одоо харах үйлчлэгээ байгаа шүү дээ. Харах үйлчлэгээ. Хариулж явах үйлчлэгээ байгаа байхгүй. Нөгөө үйлчлэгээ өсөхгүй хүн шиг дааруулж шүү шиг тэгээд гаргаж явах үйлчлэгээ. Гэтэл тэр чинь хүний бүтээх нас нь тэр 5 нас хүртэл байгаа шүү дээ. Хамгийн чухал хамгийн чухал 86 хүн шүү. Эдгээр энэ одоо нөгөө Монгол уламжлалаа мэдхгүй учраас гай байгаа байхгүй. Тэгээд заавал одоо гаднаасаа Финляндууд тэгж ийн гэнэ. Энэ гуйлчин царайтай гадаг шаардаа. Гэтэл бидэнд өөрсдөд байгаад байна шүү дээ. Яа, тийм шүү. Тийм бас энэ дээр нөгөө юу саяхан чинь одоо за бид нар Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Одоо хүмүүсээ сайн хөгжүүлнэ, гадаад хэл сайн сургана гэж яриад ирсэн шүү дээ. Нэг хэсэг л байх юм боллоо. Тэгээд тэрэн дээр таны бодол өөр нь ямар явдаг вэ? Яг Кембрижийн хөтөлбөрт авах юм байлгүй яг. Ялангуяа технологийн талын юм, аргачлалын талын юм дээр авах нь маш их олон байна. Аргачлал агуулгын үед л ерөөсөө авчлахгүй юм байна. Кембрижийн хөтөлбөрийн 70 гаруй одоо шил Кембрижийн хөтөлбөрийн нийгмийн талын хичээлүүд. Одоо уран зохиол, урлаг, түүх юу гэдэг. Хэл одоо тэр талын хичээлүүд нь агуулга нь 72 орчим хувь нь христийн шашнаас өөртөө байна. 72 өөр. За бид Монгол хүн болох тухай асуудал яриад байгаа. Зөв Монгол хүн болох тухай асуудал. Одоо Монголын одоо боловсролын хуулийн үндсэн агуулга зорилгоо бол тэгээд тодорхойлчихсан байхад байдаг. Кембрижийн хөтөлбөрийг оруулж ирснээр бид Монгол царай төрхтэй одоо англи юм уу одоо тийм христийн шашны сүртэй оюун санаа бүтээх асуудал яригч болж ийн гэсэн баггүй. Тэр энэ дээр аргачлалыг авч болно. Харин тэр агуулга төр бол өөрсдөө оюун санаа нэмэх ялангуяа нийгмийн талын хичээлүүд. За тэр математикчээр хүртэл тийм агуулгууд байдаг шүү. Зүгээр бүгд англи математик тусдаа монгол математик тусдаа гэж байхгүй. Тэр чинь математик ялангуяа байгалийн шинжилгээ ухааны хичээлч нэг юм байгаа шүү. Гэтэ тэрийг хүргэж байгаа арга нь өөрхөн одоо тэр нөгөө христийн ертөнцийн мөн чанарыг агуулж сурталчилсан тийм арга хүртэл орж ирж байгаа. Жишээ авахтаа хүртэл одоо тэр шашныхаа юм хүртэл оруулж ирж байгаа. Энэ дээр зүгээр энэ хонгороо Кембрижийн авч дээр одоо олон улсын стандартад одоо Монгол залуучуудын боловсрол тэнцээд Монгол хөгжнө гэх юм бол зүгээр нүдэн дээр хөгжиж болно. Ахтай Монгол байхгүй гэсэн. Тэгээ энэ өндөр мөржилтэй орнуудыг хараад тахт бол яа харахгүй тэр өөрснийхөө гол язгуур юм нь юу юм бэ гэдгийг тэр сургалтын хөтөлбөртөө сайн оруулж өгсөн байдаг юм шиг ажиглагддаг юм л да. Тэгээд хүүхдүүдийг сургаж байгаа яаж байгаа юм ч гэсэн ер нь тиймэрхүү байх шиг харагддаг. Ажиглагдах яг ерөөсөө маш тодорхойлт одоо хятадд хэрвээ очиод хятадын тэр баг анги болоод сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөртэй танилцаад газар дээр нүдээр зүзээд ирсэн хүн бол гайхаж ирж байгаа шүү дээ. Жигэн хятад хүнийг тэмдэглэж байна гэж. Жигэн хятад хүнийг хүтээж. Гэтэл манайх бол эсрэгээр одоо би хувийн сургалттай цэцэрлэг хувийн сургалттай одоо тэр сургуулиудаар хаяа очиж үзсэн. Тэнд зүгээр одоо 7 настай хүүхдтэй анги дээр юм хятадаар шулганаад үлдээд байгаа. Гэхдээ манай хүүхд аягүй сайн сурч ийн гэж. Би бол бүр эсрэгээр юу гэсэн үг. Наад хүүхд чинь Монгол амьдрах гэх юм бол наад хүүхдээ тэгээд хятад руу нөмөдөр англиар нь аваад явуулж. Монгол гэдэг чинь мөн чанар нь байхгүй болно гэсэн үг шүү дээ.
Тэгээд одоо чинь өөр нь үндсэн үйлчилж байгаа байхгүй тэр чинь. Үндсэн үйлэнд одоо чинь Монголын одоо бүх одоо эрх боловсролын суур боловсролыг одоо их гэр авах хэрэгтэй шүү дээ. Тийм шүү тийм. Хуулиндаа зүйлчлээ заасан байна тийм. Тэгээд тэр хэдний тухай хуулийн дээр бас л дахиад 6-2 гэдэг зүйл дээр нэг хуулийн кейдэл гарсныг маш хөнгөн ашиглаад энэ хувийн сургуулиуд хар багаас нь англи хэл гадаад хэл үзээд эхэлдэг. Эцэг эхчүүд гэсэн гадаад хэлтэй л болчих юм бол одоо миний хүүхдээ сайхан боловсролтой болчлоо гэж ойлгодог том төөрөгдөл байна. Айл болон гэлтэй 10-20 гэлтэй мөртлөө одоо эрүүгийн элементүүдийг аль тэр хийвдэж. Айл болон гэлтэй мөртлөө одоо идэж уугаад одоо улс орныг одоо та бидний халаасаас төлж байгаа улсын төсвөөс өмцөн идэж уугаад байгаа хүмүүсийг аль тэр хийвдэж. Тэр чинь одоо тэр чинь өөрөө хүний хөгжлийн гол үзүүлэлт биш шүү дээ. Одоо ялангуяа наадхай болж байгаа энэ дэлхийн ертөнцид одоо техник технологи хөгжиж байгаа үед хэлний тэр өндөр чадамж энэ төр гэдэг бол хүний одоо боловсролын хамгийн дээд энэ бүхэн тавих шаардлага болж мэдээж хэлтэй байх үүсгэж байгаа зүйл биш. Хэл сурах ёстой монгол залуучууд. Дэлхийн одоо ялангуяа нүүбийн гэгддэг 5-6 хэлийг бол одоо маш сайн өндөр түвшинд эзэмших ёстой. Техник технологи суралцах ёстой. Гэхдээ эхлээд монгол хэлээр дээд хэмжээнд мэдчих хэвээр гэсэн шаардлага байна. Монгол хэлээр мэдээгүй гэж гадаад хэл сурна гэх юм бол тэр одоо юу гэдэг тэр хадуурал одоо илэрэл одоо балаарл монголчл юм шиг. За ер нь одоо гол суур юм нь юу вэ гэдгээл чухалчлах хэрэгтэй маа. Язгуурын одоо гол юм чи юу юм бэ гэдэг дээр үндэслэх хэрэгтэй л гэсэн санаа байна л да. Тэгэхээр бид гурав ер нь одоо ярианыхаа сэдвч гэсэн монгол хүний сэтгэлгээний мөн чанар гэдээ яагаад нэрлэдэг вэ? Одоо энэ ярианы явцад бас жоохон нэлээд тодорхой болж байна гэж үзэж байна л да. Тэгээд та бол Америкт амьдарч исэн хүн энэ үндэстнүүдийн сэтгэлгээ хоёрын ялгааны талаар та ер нь юу анзаарч исэн бэ? Яг Америкууд бол ерөнхийдөө нэг газраас ирсэн цугулсан одоо энэ баг дэлхийн бүх өнцөг болгоос ирсэн. Америкт очих үндэстэн баг байхгүй байна. Газрын хүмүүс байна. Тийм учраас тэр нэг хоёр зүйл их онцгой анзаардаг. Хоёр сайхан чанар Америкууд хийгүү. Одоо тийм одоо гүдстүү маяг. Би юугаа өмсөөд явна уу, маргааш би гадаад шахаатай явна уу, тайвчтай явна уу, гүрдэгтэй явна уу, тоос болтолгоё явна уу. Хинт ч хамаагүй тэр. Огт тоохгүй тэр. Зүгээр гол нь нөхдөр тэр одоо харилцааны соёлын асуудал байна. Одоо годомжинд зурсан хоёр хүн харц мөргөлдөх юм бол заавал үеийгтэйгээ мэдлдэг. Танихгүй нь хамаагүй. Заавал мэдлж хай. Дэлгүүрээс одоо бараа аваад гарахтаа одоо худалдагч заавал одоо орой бол сайхан амраарай. Өдөр бол одоо авинайстэй гэдэг өдрийг сайхан гөрөөгөрөө гэдээ гарчих. Одоо ахын соёлын хүрээ бол үнэхээр одоо сайн одоо хөгжсөн юм орн байна. Тэр нэг гүнзгэн гүндүү тийм чанар бол Америк хүмүүст бол байдаг. Орноос ирсэн учраас одоо бусдын одоо өөрөөр хэлбэл тэр нэг бусдын тусгаар оршихуй дотоод сэтгэл үнэмшлийг хүндэх тийм үзэл онцгой байх Америкт. Тэгээд энэ ингээд сонирхоод үзээд байхдаа энэ өөрөө Монголоос гаралтай байдаг шүү дээ. Энэ тойлерс гэж ярьдаг одоо энэ бусдын шашин соёлыг хүндэтгэж үзэх, хүлцэн дэвжиж хүндэж үзэх үзэл маань. За тэгээд дээр нь мэдээж Америкт одоо нэг Америк нийгэм бол онцгой өрөмц нийгэм одоо гол одоо сайн тал ба муу тал ба сайн мууг нь ярих юм бол одоо дуусахгүй гэсэн их том гүрэн одоо өнөөдөр дэлхийн хүндрэлтийн өөрчлөлтөд тохиолж байгаа том гүрэн учраас дуусахгүй болон би гол үнэлгээ ярихад Америкийн арчил гэж яриад байгаа энэ арчлын загвар чинь Монголд гарахгүй байна гэж яриад байгаа юм. Ягаад гэвэл Америкч өөрөө газраас ирсэн өөр шашин соёлтой, үнэт зүйлтэй, зүс царайтай одоо хандлагатай тэр үнэт зүйлээд байгаа хандлага соёл нь өөр байдаг. Ийм үндэстнүүд биеийнхээ үнэт зүйлд нэвтрахгүйгээр, халдахгүйгээр хүндэтгээд зэрэгцэн орших ийм л одоо хууль эрх зүйн одоо суур дээр бий болсон үндэстэн байна. Би болж байгаа бүрэлдэж бий болж байгаа үндэстэн байна. Гэтэл монголчууд бид нар чинь бүгд нэг соёлтой, нэг түүхтэй, нэг үнэт зүйлтэй, нэг цул үндэстэн байгаа шүү дээ. Тэгээд тэн таарч байгаа энэ чөлөөт загвар Монголын энэ гадаад болоод дотоод ертөнцөө хөгжиж
ахуй соёлын өвдөж эдийн засаг болоод одоо бусад одоо олон хүчин зүйлээ өвч шууд таарна гэсэн ойлголт төрөөсөн байхгүй. Чи шууд авчин гэдэг одоо юу гэдэг надад одоо би 58 харьц мэрийн бич хүмүүст бол надад өвдөө 68 очоод өмсгчод чам таарах хэрэгтэй гэж зүтгэж ажиллахгүй адилхан байхгүй. Америкийн энэ одоо нэгтгэж хийдэг зүйл нь огтөр зүйл байна. Одоо би нэг тийм судалгаа харж ирсэн. Жишээлбэл Монгол хүнд одоо хамгийн үнэт зүйлийн судалгаа авахад хамгийн одоо дээгүүр ордог юм бол эх орон ээж аваад гэдэг Монгол хүнд. Гэтэл Америкт бол эх орон мөрөн ээж авмаа гэдэг юм бол одоо 10-аас хойш эрэмблэгч байгаа байхгүй юу? Тэнд хамгийн гол нь одоо нөгөө хөгний хэрэгчлээ эрэмблэгч гэдэг. Яхаарахгүй газар цугулсан учраас газараас цугулсан янз бүрийн үнэт зүйлтэй янз бүрийн шашин шүтлэгтэй хүмүүсийг нэгтгэх гол юм чинь ерөөсөө хөгний хэрэгчлээ байхгүй. Хөгний хэрэгчлөө хөв юм шиг хэрэглэдэг. Тэрэн дээр нь тэр нэгтгэж идэг юм. Гэтэл бид нар нэгтгэж идэг юм ч огт өөрчлөж шүү дээ. Монголчуудын одоо дуу хуур гэдэг. Аав ээжийн тухай дуу хичнээн олон гэж. Эх орны тухай газар усны тухай дуу хичнээн олон гэж. Гэтэл Америк тийм дуу байхгүй шүү. Аав ээжийн тухай дуу байхгүй ш байгаад. Гэхдээ манайтай харьцуулахад аргуудтай адилхан шүү байхгүй. Энэ чинь сэтгэлгээний шал өөр хандлагыг би харуулж байна гэсэн. Тэгээ сэтгэлгээний хандлага нь нийгмийн хөгжлийн загварыг өөрөө тодорхойлох хэрэгтэй байхгүй юу? Яг адилхан нэг одоо төслийг нэг хөтөлбөрийг хоёр өөр зэрэгэлдээ хоёр өөр аймагт хэрэгжүүлэхэд харилцан адилхан үр дүн гарч. Шалтгааны өвдөр сэтгэлийн хандлагандаа байдаг. Тэгэхээр энэ дээр бид нар онцгой анхаарах хэрэгтэй гэсэн үг. Америкийн хувьд бол ярих юм бол би тэр ягарахгүй тэр Америкийн тойлроос буюу одоо тэр бусдын шашин соёл итгэл өмчлөл дотоод итгэл өмчлөлийг хүндэтгэн хүлээн зөвшөөрөх үзэл бол Монголтой шууд холбоотой л. Тэгэхээр энэ Америкийн нэгдсэн улсын үндсэн хуулинд одоо чи надад тусгаар байдал ахад шүү дээ хувь хүний эрхчлөө. Үндсэн хуулинд монголчуудын сэтгэлгээний үзэл туссан байдаг гэж бас та нэг өмнө бас тэрхүү яриад явжсэн тийм. Тэр ийм л юм байна л да. Америк нөгөө Английн колониос салаад тусгаар улс боллоо шүү дээ. Одоо иргэний юуны Англитай байлдаа тусгаар улс боллоо. Тэгээд тэр Америкийн эцгүүд гэж хэлдэг. Америкийн нэгдсэн улсын эцгүүд гэдэг нэг хэдэн хүн байгаа. Тэр Жорж Вашингтон, Томас Жефферсон, Бенджамин Франклин гэдэг. Энэ нөхдүүд Америк гэдэг улсыг шинээр одоо Англиас тасалж шинээр байгуулад үндсэн хуулийг хийх болоход нэг асуудалтай тулгарсан байна. Тэр ямар асуудалтай тулгарсан бэ гэхээр нөгөө сая миний ярьдаг тэр өөр шашинтай, өөр шүтлэгтэй, өөр үнэт зүйлтэй энэ газраас ирсэн хүмүүсийг яаж нэг хуулийн дор, нэг төрийн дор яаж одоо хоорондоо одоо хагаралтуулахгүйгээр тогтоох вэ гэдэг асуудалтай тулгарсан байхгүй. Тэгээд тийм одоо түүхийг хүндрэлтний түүхээс хайж гисэн байна. Тийм туршлагыг ерөөсөө гарч ирэх. Одоо Ром гэдэг чинь ерөөсөө Ромын эрхцүүд, Ромын соёл гэдэг маань өмнө нь нэг байж байгаа сүлдэн тэр Константин Августин хааны үед юуны христийн шашинлыг орвол ерөөсөө нэг л шүтлэгтэй нэг шашин соёлтой л явж ирсэн. Одоо бусад улс орнууд ч ер нь тийм байна. Гэтэл яг тэр үед Францад, Англид Чингис хааны намтар энэ тухай хоёр ном гарсан. Тэгээд тэр номыг үзээд нөгөө тэр Америкийн эцгүүд гэдэг Жефферсон, Франклин эдгээр өөрөөр ирж ажилласан юм олсон байхгүй юу олсон бэ гэхээр Чингис хааны үед анхудаа хүндрэлтний түүхэнд анхудаа янз бүрийн шашин соёл шүтлэгтэй үндэстэн ард түмнийг нэг төрийн дор хооронд нь хагалдуулахгүйгээр бие биенийхээ шашин шүтлгийг хүндэтгээд бие биентэй халдахгүйгээр зэрэгцсэн ив нартай орших хувь төрийн хөлийг төрийг хэрэгжүүлж чадчихсан байна. Тийм учраас тэр Англи Францаас тэр Чингис хааны намтрыг хэдэн зугаар нь дадлаагаар тэрвэрлж авчираад хүмүүст өгөөд уншуулгаад тэр Английн Америкийн одоо үндсэн хуулийн чинь одоо их суур хууль Виржиниагийн хууль үүдэн шүү дээ. Виржиниагийн хуулийг тэр Джон Лок гэж одоо философч хангалттай философч зохиосон одоо зохиогч ухаа бичсэн. Тэгээд тэндээ уншуулаад тэгээд тэр Чингис хааны тэр шашин шүтлгийг бусдын шашин шүтлгийг үл төвчдөггүй одоо тийм юмнаас ангидаар одоо хин юу дуртайгаа шүтээд чөлөөтэйгээр одоо ингэж явах. Тэгтээ нэг төрийн дор явах Чингис хааны баримталж ирсэн энэ зарчмыг үндсэн хуулиндаа суулгаж өгсөн байна.
Тэр нь өнөөдрийн хүчтэй Америкийн одоо гол одоо төлхөр гол одоо суур болчихсон байна гэж хэлж болохоор байхгүй. Тэр энэ одоо тэр Чингис хааны үйл ажиллагаанаас харагддаг шүү дээ. Одоо манай төвшөлт тэр гадны төвшөлт тэр буруу зөрүү тайлбарлаад байдаг. Юу гэхээр одоо жишээлбэл ойрхон дундад Аз руу давталж 20-ийн улс руу давталж байгаа. Тэрний өмнө хин зэв ноён энэ нөгөө хүчлэг 8-ны анхуу хүчлэгийн араас хөөцөлтөд энэ Харгитан улс руу давталж байгаа. Тэгээд тэр хүчлэг чинь Харгитанд оронгуудаа Харгитаны одоо тэр эргэлт хийгээд хаан сентийн аваад тэнд байсан лалын шашнуудыг авчиж хаад өөрөө бол буддын шашин төгөн байсан. Тэгээд тэр нэг камерал үүсчихсэн байсан. Тэгээд зэв очиод нөгөө ард түмэнд нь тийм одоо зар түгээсэн байна. Хүн болон лалын шашнууд өөрөөхөн шашинтан болон өөрөөхөн одоо шашныг шүү дээ. Бид нар тэнцэж халдахгүй. Бид нар болохгүй хүчлэгтэй чинь тооцоо бичсэн гэж. Тийм учраас нөгөө шашинтнууд нь хүчлэгийг шашныг зэвийг дэмжиж тэр ялтай болгохны хэлбэрхэн болгосон байна гэж амжилт гаргахад тусалсан байна гэж. Үүнийг одоо зэрэг стратегичд болох тэр шашныг ашиглаж одоо ялах тактикт ашигласан гэж үздэг байгаа байхгүй юу. Тэг ингэж харахад тийм. Одоо бусад одоо хоройцсон лалын шашин хоройцмыг эзэллээ монголчууд энэ буддын шашинтын дундад Азийн харлууг энэ тангадыг эзэллээ. Өршөө одоо бомбын шашинтай одоо күнзийн шашинтай энэ умард хятадыг эзэллээ. За тэгэл цаашаа л одоо энэ Нестор шашинтнууд христийн шашинтнууд одоо армян христийн хуучин бүр этник христийн шашинтнууд тэгээ одоо зүүн Европын одоо үнэн алдартай шашинтнууд цаашаа католик шашинтнуудыг одоо нэг түгээн дор Чингис хаан болон түүний одоо дагалдагч одоо залгамжлагчд нэг түгээн дор нэгтгэж илэн шүү дээ. Тэгэхдээ очисон газар бүртээ тэр тухайн шашинтнуудыг одоо ялгуурлан гадуурхаж байсангүй. Тэгээд тэрний нэг жишээг одоо тэр Ромын элч Монголд ирээд Муканы ордонд ирээд тэр чинь өөрөө бол католик шашны төлөөлөгч шүү дээ. Тэгээ Муканы ордонд үе тэр шашны хар оронд байдаг Муканы ордонд шашны төлөөлөгчд цугулж одоо маргаан мэтгэ маягийн шашин номын ном хаялцаан гэдэг гэж. Тэгээ нэг тэр хаялцаанд тэр Ромын хоёр төлөөлөгч оролцоод нэг Сарацин буюу одоо лалын шашинтай хоёр нөхөртэй муудалцаад одоо нэлээд одоо биеийнхээ өмнөөс хатуу ширүүн үг хаялцсан байна. Тэгэхэд нь Мукан тэд нарын маргааныг тасалж 5 руу золиож чад та нар марах шаардлагагүй. Нөхөр одоо та нар Сарацинууд лалынхан та нарт шүтгээд танай бүс нутаг танай ах уу танай соёл чинь таарсан ийм одоо шашныг тэнгэр арилжээ. Хөвзөө арилж. Нөхөр одоо та нар одоо христийн шашнууд та бүхэнд та нарын одоо ах уу соёл одоо газар орон одоо түүх бүх юм чинь таарсан ийм шашин арилжээ. Одоо тэнгэр арилж. Бидэнд бас тийм харилцаа тустай чинь өөр юм минийх зүгх харав байхгүй гарынхаа давхан руу харуулж байгаад бидэнд бол одоо тэнгэр шүтлийг харилцсан байна. Энэ чинь бүгдээ нэг юмны одоо ингээд өөр тал юм шүү. Таан нэг л юм байгаа шүү гэсэн санаагаар тайлбарлаад маргааныг тасалж ирсэн байна. Энэ өөрөө юу гэхээр монголчуудын өөрсдийн тэр ертөнцийн үзэх язгуур суурийн суур үзэл нөгөө байхгүй. Нөгөө ертөнцийн суур мөн чанарыг таньжсэн. Цаана нэг цул амттай нэг бүхэл том юм байна гэдгийг харчихсан. Үндэстний хувьд бол тэр одоо хэн нэгэн ямар одоо шашинтай байгаас үл хамааран тэр хүн зөвл шашныхаа одоо ном журмыг дагаад зөвл явах нь чухал болохоос биш тэр чи буруу шашинтай чи лал шашин шүтж чинь одоо муухай амттай чи хэрс шашин шүтж чинь муухай амттай чи буддизм шүтж чинь муу шар ууж гэж огт хэлдэггүй байсан байх юм шүү дээ. Тэгээд одоо тухайн үед чинь одоо нөгөө Европ дахин чинь ариун эзнийхэн христийн шаардлыг чөлөөлөх гэж Иерусалимыг чөлөөлөх гэж 13-4 удаагийн дайны данг хийгээд чадаагүй байсан шүү дээ. Тухайн цаг үед христийн шашинтнууд лалын шашинтнууд биенийхээ зэрэгцэд суугаад нэг ширээний ард хоолцоо идэх нь итгэл нэг төрийн дор одоо зэрэгцэн хаж дөрөх нь бүхэл нэгнийхээ барааг харахыг нүгэл гэж үздэг байсан тийм шашны туйлширсан үзэлтэй байсан цаг үе шүү дээ. Тийм цаг үед монголчууд тэднийг одоо нэг түгээн дор нэгтгэхэд өөр өөрийнхоороо орших одоо эрхийг хангаж өгсөн байна. Тэр л өнөөгийн одоо Америкийн үндсэн хуулийн гол амис мэс болж өгсөн байгаа байхгүй юу. Тийм бай. Тэгээд энэ агуу юмыг тань мэдсэн байна гэдэг ч бас агуул байна л да. Тэгээд ерөнхийдөө ингээ харахаар одоо монголчууд маань бид нарт их сайн тал байгаад байна тий.
ер нь их сайн талууд байгаад байна гэж харж байна. Бас бид нарт сул талч байгаад байна. Тэгэхээр та энэ бидний сайн талууд нь сул талын талаар ярьж өгнө үү? Одоо ямар ч үндэстэн сайн муу тал байна. Тэгээ одоо сайн талтай үндэстэн байна. Одоо сайн тал нь давмгаа үндэстнүүд байна. Ямар нэгэн тийм чадвар нь одоо тэр чадвар нь хэтэрхээр буруу дэшин залах дээр бүр хадуураад хаамаагүй явждаг тийм тохиолдол байна. Одоо бид нар мөн саяхан өнгөрсөн зууны түүхт ирсэн мэдэн шүү дээ. Герман ямар мундаг үндэстэн билээ. Ямар одоо гайхамшигтай өв соёлыг бүтээв. Би бол Германы тэр оюун сэтгэлгээ урлагийг одоо шүтдэг. Одоо Германы асар том одоо философч байна. Гегелээс Гегел, Кант. Хүндрэлтэй оюун сэтгэлгээнд маш том одоо зам нээсэн том сэтгэгчд байна. Маш том одоо зохиолчд байна. Одоо Шиллер, Гёте гэдэг маш олон хүнийг нэрлэж байна. Гайхалтай одоо урлагийн чадвартнууд байна. Одоо Бах, Бетховен гэдэг бодогддог. Страус. Гэтэл тэр гайхамшигтай одоо үеийг бүтээсэн герман үндэстэн сайн тал биш шүү дээ. Дэд хэмжээний одоо герман чанар гэж ярьдаг. Цаг яс барьдаг. Хийсэн ажил хариуцлагаа зэн дуталгүй гүйцэж чаддаг. Тийм учраас герман өнөөдөр одоо дэлхийн тэргүүлэгч орнуудын нэг байгаад байдаг. Гэхдээ нэг болгоны эрэхтэр яаж хамуурдаг бид нар дэлхийн хоёр дахь удаа мэдэн шүү дээ. Фашист герман Гитлер тархийг нэргүүлж явал хүндрэлтний самбай хийсэн шүү дээ. Ямар аимшигтай яргалууд мэтлээ. Одоо тэр бас үнсэн ямар аимшигтай юм гэлээ. Еврейчүүдийг энэ хатинд ямар аимшигтай юм гэлээ. Ишнээ одоо тэр секунд дэлхийн хоёр дахь удаа чинь одоо бүрэн бустайгаар 70 гэдэн сая хүн нас орлоо шүү дээ. 110 сая хүн биеийн хойдоос буугарч буудлаа шүү дээ. Япончууд байна. Одоо япончууд одоо бас л айхтар одоо үндэстэн дээд хэмжээний одоо бушуудын бас гэж сахидаг маш чадварлаг үндэстэн байна. Япон чанар гэж байна. Япон хүмүүсийг сони Япон одоо бараагаар нь бид шууд Япон хүний чанарыг шууд тодорхойлж болно. Одоо Япон машин ягаад үнэтэй ягаад солонгос машин хямдхан гэдэг. Ягаад монголчууд Япон Toyota машиныг барьж одоо өчиг суунж техник чанартай байгаа. Тэгээ тэрийг хийж чадах чадвар байна. Дээд хэмжээний одоо юм өөртөө ногдсон үр хариуцлагыг бүрэн гүйцэд өөрсдөө шавхан биелүүлж чаддаг тийм Япон хүний чанар байна. Гэтэл японочууд тэрийг ингээд хөтрүүлээд дөвөөлгээд одоо нөгөө юу болгоод ирэхтэр шовинизм болгоод ирэхтэр давраад болохоо байгаад нөхдөө дэлхийн хоёр дахь удаа үед баахан татлах гэсэн шүү дээ. Одоо энэ умард хэдэн сая хүн гэсэн манайх руу одоо 9 шидтэй одоо тэр энэ ангины нуруунд байдаг 731-р анги чинь хүндрэлтний хөвгөнд одоо сонсох зүрх одоо зүүдэн дөрмөр аимшигт юм гэсэн шүү дээ. Амьдэр нь хүн дээр маш олон туршилт гэсэн. Аимшигт туршилтууд гэсэн. Монгол хүн хүртэл тэр нь хамрах гэсэн. Бактериологийн даг гэсэн. Тэгээд одоо энэ зүүн даацхны яаж одоо айхтар аимшигт яргаллаа. Тэгээд одоо тэр одоо болтол одоо японочууд ч өөрсдөө зэрэг аримгүй Америкийн нэгдсэн улс тэр армийнх нь одоо үгийн үсгээд байж идэг гэрээгээр. Тэгээд тэр маш том сургамж авсан. Дайнд ялагдсан, нам зохиулсан. Тэгээд одоо японочууд тулдаа богино хугацаанд 45 онд дайнд ялагдаад сэхэлгүй болоод атомын бөмбөг аюулаад оюун санаа, эдийн засаг бүх юмараа сүрээ дээр нь дайны төлбөр гэж баах юм бодоод манай дүрт дайны төлбөр гэж юм өгсөн шүү дээ. Говь компанитай дайны төлбөр өгсөн шүү дээ. Тэгээд хэдхэн жилийн дараа 45 55 гэдэг 20 өрхгүй жилийн дараа Токиод 64 оны олимпик жил шүү дээ. Гайхалтай ард юм. Тэгээд сайн ард юм байна. Бас таарах ард юм байна. Гэхдээ монголчууд энэ дэлхийн нийтдээ 6000 гаруй хил соёлтой үндэстнүүд байдаг бол тийм одоо аж төрж байгаа 200 гаруй улс орнд. Монголчууд донцгой сайн тал байна. Асуул талч байна. Сайн талны юу гэхээр монголчуудын одоо энэ бидний түрүүнээс ширдэг энэ ертөнцийн үзэл юм байна. Юу маш өргөн цар хүрээнд олж хардаг. Маш өргөн цар хүрээнд. Цаад уулуургаар нь олж хардаг. Тэр нь өөрийнх нь одоо ахуй амжиргаанд давуу талч бий болгодог, бас сул талч бий болгож байна. Сул тал бий болгож байгаа нь одоо нөгөө одоо юу гэдэг юм монголчууд нь тодорхой цаг тавуулдаг шүү дээ. За одоо маргааш өдөө 9 цаг гэсэн бол өглөө өдөөс өмнө болж өдөр болж байна гэсэн үг. Ерөнхийдөө тэгээд тэр барууныханд энэ Япон одоо юу гэдгийг цаг барьдаг улсууд гайхамар юмнууд байна. Тэгээд энэ ялангуяа орчин цагт энэ цагтаа уралдсан эрчимтэй хөгжлийн үед бол энэ зарим талаар одоо чидрүүлж мэдхэр байгаа байхгүй.
монголчуудад бас нэг одоо хэд хэдэн сайн санаар байдаг нь одоо тэр гол үндсэн суурин тэр ертөнцийг тань мэдсэн агуу том тань мэдхүйтэй холбоотой. Тэгээ монголчууд өөрсдөө их өөр нэгэн хүмүүс байхгүй юу? Маш өөр нэгэн хүмүүс. Наанаад уудлал бухимдад байдаг монгол хүн ингээ ярах тэр цаана маш их зөөлөн. Тэгээд энэ адуус амьтад одоо босод энэ байгаль дэлхийг одоо бүгдийг амьдчилж хайрладаг. Одоо амьтны үр ялгаа юу байхад гэдэг шүү дээ. Амьтны үр ялгаа юу байх вэ гэж. Бүх амьтныг өөрсгөө хайрладаг. Тэгээд одоо юу гэдэм нэг тийм одоо монгол хүн 60 хүрээд ухаан ороо 61-т нас ордог гэж яриад нэг бид нас онгойч шиг яриад байдаг шүү дээ. Тэр ухаан орно гэдэг маань одоо юу гэдэм нэг дайх тэр ертөнцийн мөн чанарын тэр таниад яадаг ч юм одоо нэг соёлжоод өчрөө одоо ягаад ингэж байгаа асуудал биш. Ерөөсөө л энэ оршихын жамыг л тань мэдчих асуудал байна. Тэгээ энийг тань мэдэх тийм амар биш. Тэгэхээр монгол хүний өөрсдөө тэр туулсан амьдрал энэ ахуй орчин энэнийг тань мэдээд тэр заавал 60 хүрээд хоорч 61 хүрээд хаацсан. Ерөнхийдөө бол насны төвчлэг бол маш их одоо хүн чанарыг тань мэддэг. Тэр хэмжээгээр сэтгэлд нь тань мэдэх хэмжээгээр сэтгэлд нь говьшгүй бат минж сэтгэл суудаг байхгүй. Тэгээ ял монгол хөгжүүлж нэг өрмөц штэ ер нь олонх нь нийтээр бүгдээр биш гэсэн үг биш. Монгол хөгжчүүд хөөх юм нэгээ суучдаг байхгүй. Тэр чинь энэ хорвоо ертөнцийн мөн чанарыг таньж мэдээд ийм зайлуулмыгээ сууж идэг тэр онцгой шин чанар баг. Гэтэл бус орнууд одоо ялангуяа би Америкт байсан Америк хөгжчүүд бол тийм маш уурштай. Эсрэгээр манайх 80% одоо манай хөгжч 80% их маш сайхан нүнжигтэй хөдөлж чаддаг бол тань мэдж чаддаг бол эсрэгээр нөгөө нөхдүүд 80% одоо одоо юу гэдэг 60 гарт 70 гарчид girl брэнд найз самган найз үгэн хагалгүй ч өгдөг шүү дээ. Тэгээ гэж одоо өгтлөөс өгтлээ хайдаг. Тасны төгсгөлд одоо тэр нэг нөөсөн буюу асрамжийн газар очихоос өгтлээ хайдаг. Тэгээ одоо өгөхүйгээл одоо ойрлол шарлал одоо ерөөсөө амьдралтай бүх одоо суугаараа ингээд зууралддаг. Гэтэл монгол хөгжтөл бол цагаан тулах тэр амьдралаас ямар ч зовлонгүйгээр ямар ч орох юмгээр явж чаддаг. Би чинь өнөөх нэг тэр юмныг одоо углуулгаар нь харж сэтгэлд нь нэнс суусан. Нэг тэр дотоод мөн чанартай шууд холбоотой шүү дээ. Тэгээд монгол хүн бас нэг юм онцлог юу нэх тэр нөгөө байгалийн бидэнд өгсөн нэг давуу тал байгаа юм л та. Юм маш урдан тасан зогсдог. Нүүдчдэн уламжлалт одоо онцлог юм байна. Нүүдчихгүй нүүдэлчтэй байдаг онцлог. Маш урдан сурдаг. Маш урдан тасан зогсох чадвартай. Тэгээд тэр нь одоо ямар юмыг маш урдан судгаад сул тал нь болдог хөхтөр юмыг гүйцэд барьж авч төгс сурах. Ингээд сарамгч шиг юмруу сонирхоод үстэй байдаг юм сул тал байна. Ингээд сайнтай муутай юм байна. Сайн юмыг хөгжүүлээд зөв зохион байгуулж чадах юм бол зөв чиглүүлж чадах юм бол монголчууд маш хүчрэх үндэстэн байхгүй юу? Одоо дэлхийд тэр тийм цөөхөл юм маш хүчрэх үндэстэн байна. Одоо еврейнэр байна. Еврейнэр бидэнтэй адилхан цөөхөл шүү дээ. Тэгээд еврейнэр сүүлийн 2000 жилийн турш хүн төрлөختөнд ад үзэгдэж 2000 жилийн турш дандаа тэнвчилж байсан. Хилгүй болтлоо. Тэнвчилж байсан. Тэгээд тэд нарыг авч үлдсэн ганцх юм байгаа байхгүй. Тэр одоо талмууд гэдэг судар. Тэр талмууд гэдэг судраараа еврей хүнийг бүтээсэн. Тэр талмууд судрын гол амийн сүнс нь юу гэх тэр нээнгүүт еврей тэнгэр бурхан еврей одоо хеврей нарыг сонгож ирэх гэж. Тиймээс бид бол сонгогдсон үндэс тийм шүү гэсэн тийм байна. Еврей хүн би намайг тэнгэр бурхан сонгосон юм бол би бүхнийг давж туулах ёстой, ямар ч гашуун бүрхийг давж туулах ёстой, би чадах ёстой гэсэн тийм дотоод итгэл, дотоод сүнслэг итгэл үнэмшлийг бий болгоод өгч. Тийм учраас тэр еврей нар дэлхийн энэ Нобелийн шагнал авсан эрдэмтдийн чинь 26% нь еврей нар байдаг. Одоо 2 саягаар 3 сая орчим еврей нар байгаа. Тэр одоо яг тэр еврейтэй бол дэлхийн нийтээр бас нэг манайхтай адилхан нэг 10-20 сая тэргээ байдаг юм шиг л шүү дээ. Тэгэд энэ өөрөө юу ч нөхдөд тэд нарыг зөв зүйл рүү нэгтгэн зангидаад зөв юм хөдөлгөөд тэр дотоод амбиц нь огтөр хөдөлгөөд бурханлаг мөн чанартай болгож хөтлөөд чиглүүлж чадсан учраас еврей нар байхад. Түүнтэй адилхан дэлхийд тэр энэ бурхтай тэнгэр бурхтай өөрсдөө холбож үздэг бас хоёр хүн үндэстэн байдаг шүү дээ. Нэг нь еврей нар. Тэгээд еврей нар бол юу үзэж ийм нөхдөр еврей нар биднийг тэнгэр одоо бурхан сонгосон юм а гэж үздэг. Гэтэл бид нар яаж өөрсдөө үздэг? Бид одоо тэнгэрээс гаралтай магч. Садан салтар хэлэх гэдэг шүү дээ. Тэгээд энэ уг нь бол энэ одоо энийг ярих тэр одоо юу гэдэг манай ялангуяа орчин үеийн шинжлэх ухаан үзсэн залуучууд шоолж өгрөөд байдаг юм. Шоолж өгөх юм байхгүй. Тэр шоолох гэж бол ихлэ еврейчүүд гэж шоолох хэрэгтэй. Тэр Нобелийн шагналын эрдэмтдийн алдартай Нобелийн шагналын 26% авчирсан еврей нар ягаад өөрсдөө толгой дараалан бурхан сонгогдсон үндэстэн гэж хэлээд
этгээд өмсөд байгаа гэдгийг шоолцоод үүсгчээд дараа нь монголчууд Тэнгэрээс гаралтай гэдгийг үүсгэх хэрэгтэй байхгүй. Тэгж зөвлөг бол. Монголчууд ягаад Тэнгэрээс гаралтай гэж өөрсдөө хэлж байгаа гэдэг чинь шууд Тэнгэрээс тасраад гарч ирээд ингээд буужсан гэсэн утгаар биш шүү дээ. Өнөөдөр чи бидний ихний яриан дээр гарсан энэ ертөнц оршин суур мөн чанар байна шүү дээ. Суур мөн чанар. Тэр өмнөхөөс одоо супер хуулийг таньж мэдсэн ард түмэг гэдэг утгаараа. Тэр хуулийг энэ газар дэлхийд үе хэрэгжүүлж ирсэн. Хүн төрөлхтөн тулгын хэрэгжүүлж ирсэн ард түмэг. Хүн нэг үед хэрэгжүүлж ирсэн, хүн нэг үед хэрэгжүүлж ирсэн. Цааны үед мөн хэрэгжүүлж ирсэн. Хүн төрөлхтөн тулгын хэрэгжүүлж ирсэн. Шудраг осыг мөн чанарыг оршин мөн хэрэгжүүлсэн юм ард түмэг байхгүй. Өөрөөр хэлбэл Тэнгэрийн өөртөө нэг томьёо хөрсдгөө гэж. Тэгэхээр тэр үед ч одоо мянган жилийн өмнө Домгийн эрэг үе монголчууд тэр тань мэдсэн үнэ монголчууд ч одоо юу гэдэг термодинамик 2 дугаар хууль, Ньютоны 3 дугаар хуулийг хэлэхгүй шүү дээ. Тэр супер өмнөхөө хуулийг Тэнгэрийн хууль гэж хэлчихсэн. Тэгээд тэр хуулийг таньж мэдсэн ард түмэн байна. Тэр хуулийг хэрэгжүүлэгч газар дэлхий дээр тэр жамыг сахигч ард түмэн байна гэж гэдэг үднээс өөртөө Тэнгэр гаралт хэрэгжүүлээд байгаа байхгүй. Энийг зөв бариад зөв хөгжүүлээд тэр ихтгэл үнэмшлийн дотроос нь асааж бадраагаад өгч чадах юм бол зөв залж чиглүүлж чадах юм бол энийг хэтрүүлчихгүй барьж чадах юм бол монголчууд одоо хөгжих болцоо байна. Дотор нь галаас гэсэн үг шүү дээ. А тэгэхгүй бол одоо чи юм уу авт өдгөө авт чи уугдах шүр чадах байхгүй. Чи уугдах чи язгуурын мөн чанар шүү дээ. Чи уулаасаа одоо язгуурын мөн чанараар уугдах чаддаг шүү дээ. Хүн гэдэг бол тийм учраас чи уугахаа өмчгээ. Тийм учраас одоо энэ үгтийн төр болоод бусад одоо нийгмийн асуудлыг бүгдийн нүднээс харгал ингэж байх юм бол хүний дотоод мөн чанар улам унтраад улам дороотол сүлдээ мөхөөлөд орхоо болоод дуусна гэдэг байхгүй. Ер нь тийм юмтай юм. Тэгээ одоо ягаад баруун либерал арчлал гэсэн үг үүсгээд үүсгэж байх вэ? Тэр таард газараа таарна. Монгол таардаггүй гэдэг ингээд одоо сэргүүцээд байгаа гэж гол үндсэн шалтгаан монголчуудын дотоод мөн чанартай галыг унтраагаад дотоод галыг унтраагаад байдаг л байна. Ингээд тусаад байна. Тэгэхээр таны яриан дээрээс одоо бид нар бол яг монголчуудын сэтгэлгээний ялгааны тухай тод маш тод гарч ирж байна тийм. Тэгэхээр монголчуудын одоо альва зүйлд үзэхдээ одоо тэр сэтгэлгээний цөмөн тэгвэл одоо юу вэ гэдэг дээр Монгол соёл, Монгол сэтгэлгээний цөмөн тэгвэл юу вэ гэдэг дээр та маш гоё зангидаад гаргаж байна. Тэгээ одоо бид нар соёл гээл тэгтэр Монгол соёл гээл тэгтэр нэг дуулдаг, хуурдаг, мормал ундаг, одоо нүүдэл суудал хийдэг. Тэрийг аль голдуул яриад байгаа юм л да. Тэрийг аль харуулаад тэрийг сурч тэргээр одоо конвент төр хийгээл. Гэтэл тэрний чинь энэ Монгол гэдэг тэр бүх одоо ялгаатай байгаа нүдэнд харагдчих юмны цаана нэг л юм байгаа байхгүй ганц л юм байна. Тэрний өгтөр энэ монголчуудын ертөнцийг үзүүлсэн юм байна. Энэ ертөнцийг үзэх үзэл нь өрмөц учраас тэр соёл нь өрмөц болж харагдаад байна шүү дээ. Тэр илэрч байгаа амьдрал ахуй тэр ирлэрч байгаа бүх нь өрмөц болж харагдаад байгаа байхгүй. Харагтаа тэр ертөнцийг үзэж байгаа суур үзэл нь юу юм бэ? Тэр өнөх төрөөч ярьдаг тэр үзэл шүү дээ. Энэ ертөнц чинь ердөө нэг цул амьтан юм байна. ертөнц чинь нэг л юм байна. Нэг нүдэнд харагдаж байгаа болон харагдахгүй байгаа бүх юм бүх пицэг оршихуй гэдэг бол өөр хоорондоо үе түмэн ил болоод далд шижмээр одоо шүтэн барилгаар холбогдсон нэг цул юм байт юм. Нэг юм байна. Нэг цул юм бол нэг амьтаа гэсэн үг. Нэг амьтаа гэсэн. Тэгэхээр энэ нэг цул нэг амьтаа энэ ертөнцид үйлчилж байгаа нэг супер хууль байна. Тэр хуулийн дор одоо орших нь амьдрахын одоо хамгийн зөв зам ёс юм байна. Ердөө машингийн юм л юм байхгүй. Тийм учраас монголчууд ингэдэг шүү дээ. Хүний нутгийн чулуу бөөсгөж өөрийн гэрийн гол өмтөр гэнэж. Одоо чинь монголчууд нэг бүх юмыг амьтаа гэж үздэг чинь одоо амьтаа юм уу одоо эзэнтэй гэж үздэг. Энэ чинь дахиад энэ цул нэг ертөнц гэсэн энэ үзлээс их өстэй байгаа шүү дээ. Их өсвөртэй байгаа шүү дээ. Энэ одоо буддын шашны нөгөө фактор одоо хоосон чанар юу гэдэг юм нөгөө шүтэн барилдах онолтой ер нь дутга ер нь тунгаарлж авч байгаа. Ягаад гэх юм бол энэ чинь цаана нэг л юм байгаа шүү дээ. Нэг л ертөнц гэдэг нэг оршихуй гэдэг нэг л юмыг л янз янзын одоо нүдээр янз янзын арга замаар тань мэдснээр илэрхийлж байгаа зүйл байхгүй. Түүнээс ч юу гэдэг буддистууд зориулсан ертөнц тустай биш. Монголчууд зориулсан ертөнц тустай биш. Юу гэдэг юм одоо Европын зориулсан христийн ертөнц тустай нэг ертөнц гэж байхгүй. Ладынхан зориулсан тустай ертөнц гэж байхгүй. Тустай дэлхий гэж байхгүй шүү. Тустай сансар хөтрөө гэж байхгүй. Нэг л юм байгаа шүү. Тэр нэг л юмны сур мөн чанарыг олж харах асуудал юм байна. Сур мөн чанарыг буюу одоо тэр монголчууд өөрсдөө хэлэхэр бол тэр зам ёсыг таньж мэдэх асуудал байгаа байхгүй.
Тэгээд тэр чамуудыг таньж мэдсэн тэр философи сэтгэлгээгээ одоо нөгөө нүүдэлчтэй нэг онцлог ба шүү дээ. Бичиж судар болгон үлдээдэггүй, тийм болцоо байхгүй. Тийм гэдэг бичээд үлдээчтэй тэр чинь нэг одоо дайсан гэрээс сатаж болно. Одоо устгаж болно, сөнөөж болно. Одоо ягаад гэвэл мөдөлч дандаа цөөх байдаг. Тэрийг ёс заншил болгоод, догматизм болгоод хадгалж үлдээсэн. Тэгээд одоо монголчууд шиг юм олон юм ёс заншилтай ард түмэн байдаггүй. Монголчууд шиг бол ёс заншилтай ард түмэн байдаггүй. Одоо жишээлбэл миний би сая цайгаа сууж. Энэ аяхтай цайгаа хүн орж ирэхэд заавал зугаараараа өгдөг хүн цай. Хүн юм өгөхдөө заавал зугаараараа өгдөг, зугаараараа авдаг цай авах. Бид нэр аягийг ингэж барьдаггүй, ингэж озордож барьдаггүй. Заавал ингэж одоо яа гэв зүг барьж уух хэрэгтэй. Энэ чинь зөвхөн аяхтай холбоотой ёс манайх энэ одоо нөгөө заншил шүү дээ. Энийг одоо юу гэдэг юм одоо нөгөө тарихны зүүн баруун хөгжилтэй холбоотой шүү дээ. Чинь одоо хэдэн хүнийх нь эдийн ширхэг нөлөө маш цөөхөн одоо солгой гарын хөгжилтэй одоо тарихны тэтэл нь ажилтдаг. Бусд нь одоо 100 гаруй илүү төлхөө ажилтдаг одоо тийм биологийн юм байгаад шүү дээ. Би эрхтэй онцлог. Гэтэл хаанч тэр одоо юу гэдэг англич тэр одоо европч тэр одоо юу америкч тэр одоо хүний 100 гаруй нь л одоо төрүүлж ажиллана. Гэтэл ганцхан энийг монголчууд хөвчлөсөн байхгүй. Босод өөр гаранд заавал одоо 100 гараар авах шүү. Заавал 100 гараа өгдөө шүү гэж хөвчлээгүй. Зөвхөн монголчууд энэ 100 гараар. Тэгээд морин дээр бид нар зөвхөн 100 гараар зүүн талаас нь морддог шүү дээ. Бус дор нь ханаас ч морддог. Баруун талаас ч мордож болно. Ийм даруул хойноос нь гач морддог. Өнөө бол одоо зөвхөн зүүн талаас нь саадаг шүү дээ. Дандаа зөвлж явж байгаа. Дандаа зөвж явдаг. Солгоогоор аргагүй ороод энэ гараа би одоо ивүүлчихэд ингэсэн бол солгоор охин бол 100 гар шүү зөвлөж өгдөг шүү дээ гэж хэлээд. Би энэ гараа ингээ боочсон нөгөө гар маань хөдлөхгүй байхад мөнгөлгөр над нэг мөхөд 100 гар солгоогоор аваа гэхдээ 100 гар шүү гэж хэлж авдаг үст. Энэ чинь өнөө альва нөгөө оршихын зөв хуулийг зөв дагна гэсэн санаад заавал явж байгаа. Бүх юм чинь. Энэ чинь одоо юу гэдэг монголчуудын зөвхөн би сая аяхтай холбооч тайлбарлаа. Айлд ороод альтлаа зайгаад заавал баруун талаар нөхсөн. Ягаад хомор нь гарч суучаад одоо юу гэдэг голомт руу хөлөөж хийж сууд. Ягаад дээлийн нөмрүүд унтуулах дээр дээлийнхэн захыг голомт руу харуулж унтдаг. Бүх юм нь одоо ягаад баган тэрвэрч болдгоо одоо юу гэдэг тэгэл гадаа гарлаа одоо чулуу ягаад өшгөлж болдгоо юу гэдэг тэгэл одоо морьтой, малтай, антай, амтантай бүх юмыг хооронд нь холбоотой гэж авч үздэг энэ сэтгэлийн өнөөх бүх хоорондоо холбоотой нэг цул ертөнцийг тань мэдсэн тань мэдгийнх нь. Тэгээд нөгөө муурын яс биш Монголын яс гэдэг чинь ийм үчтэй байна тийм үү? Тэр нь илэрэл байгаа байхгүй юу? Тэгээд монголчуудын тань мэдхүй энэ гүн ухаан гэж хэлэх юм одоо юу гэж хэлэх юм ямарсын тань мэдхүй тэрийг судар болгож үлдээсэнгүй нүдэн дарагдахаар судар болгож үлдээсэнгүй. Тэрийг харин ёс заншил болгоод ахуй амьдралын бүх хүрээнд хүмүүсийн орондоо харилцаанч тэр ховц өмсгтэй хүртэл заавал ёс байдаг. Бүх юм одоо код болгоод ёс заншил болгоод үлдээчихсэн. За тэрний мэдээж монголчууд шиг юм олон ёс заншилтай одоо тоолох юм бол чи хэдэн зугаар тогтохгүй 1000 хүрэхээр ёс заншил байна. Бусад үндэстнүүд ийм олон зугаар тоологдохгүй ёс заншилтай үндэстэн байхгүй дэлхийд дээр хайгаа тоолохгүй. Энэ өөрөө монголчуудын өөрмөц онцгой шинж чанар байхгүй. Мэдээж тэр олон догматизм болгоод ёс заншил болгоо хадгалсан тэр олон ёс заншил одоо өв боломжил дотор чинь цаг хугацааны өвчт гажаад буруу болоод утга нь алдагдсан юмнууд хүртэл байгаа. Гэхдээ үндсэн суурь нь нэг 70-80% нь бол яг үндсэн орг гэхээр байж л байгаа байхгүй. Тэр бид нар энийг одоо юу гэдэг юм би нөгөө ярианыхаа гэнт гисэн хоцрогдсон дундад зууны одоо мөнгөсөн юм ёс заншил гэж мэдээж ерөөсөө болохгүй. Энийг харин энэний цаана ямар тань мэдхүй байж вэ гэдгийг бид одоо ухаж гаргаж байна. Ухаж гаргаж хооронд нь уялдаа холбоог нь олж таньж мэдэх юм бол энэ Монгол ертөнц гэдэг маань ямар агуу гайхамшигтай байна гэдг нь одоо улам тодорхой болж нэгднэ л гэсэн үг. Аха. Тийм байна. Тэгэхээр ер нь нэмээд хэлэхэд ийм юм байгаа юм л та тэгээд бид нар нэг яагаад монголоор байх ёстой юм бэ гэдэг асуулт заавал гарч ирнэ. Яагаад бид нар Америк хүн шиг амьдарч болохгүй гэж. Заавал монголоор байх гэж үтгэх гээд ямар шаардлага. Одоо би жишээлбэл энэ одоо баруун Европын гонжом бичиг өмссөн сууж шүү дээ. Заавал монгол үг тэл өмсөх ёстой юм уу? Заавал одоо монгол төр мөр гэсэн юм яриад монгол ёс заншил гэсэн юм яриад цагаан сараар заавал золох гэж үгэл. Мор өрхтөр нь заавал зөв талаас нь мордох ёстой гэж буруу талаас нь мордж болно ёстой гэж монгол мордвол буруу талаас нь мордвол маш ховор
бараг 101 байгаа. Ингээл дайраал ингээд байж болохгүй байхгүй. Энд чинь өөрөө бүхнийг зөвтгөж харах нөгөө бэлтгэл сэтгэлгээ. Нөгөөх одоо эрүүл сэтгэлгээ. Тэгээд та нар хэрвээ нэг анзаарсан бол одоо ингээл монголчууд нэг дээл өмсөн ч гэсэн заавал нэг эрүүл хэлдэг дээ. Урд гормоноос нунагдаг, хот гормоноос нь хонорох гал те. За хүүхдийн баг аавн шинэ гэр байрны хөрөм найр хийн одоо шинэ одоо байранд орно. Заавал нэг найр хийгээл нэг болсон болоогүй нэг эрүүлж ягаал тавих гэдэг. Тэг авчрал эрүүлгдэг. Нөгөөх нь эрүүлж чинь болох тэр нэг тийм одоо бас л одоо нэг аль хэдийн одоо докторч гэсэн нэг тийм эрүүл жижиглээд тэмцэлж болохоор тэр эрүүлийг сайхан хэлнэ. Тэр нэг айхтар одоо юу гэдэг юм одоо амжих ховор одоо цагаан одоо тийм мөршөлг голтой байгаад байна. Яагаад заавал тэгээд гэдэг чи өнөөх бэлтгэл зүйтэй холбоотой. Заавал сайн нэг эрүүж явах хэрэгтэй. Чи сайн шинэ утас өмсөн бол сайхан эрүүх хэрэгтэй. Өнөөх нөгөө баруун нухны гайхаа шагшаад одоо тэр баахан эдэмтэн хүртэл бичсэн байлээ би секрет номыг харсан л та. Өнөөх нууц л байгаа байхгүй. Тэр нууцаар бид нэр хэлээд байна шүү дээ. Ягаад шинэ гэр болох тэр заавал эрүүлэх хэрэгтэй. Тэр чинь эрүүлж дандаа сайхан хэлээд байна шүү дээ. Яг хас багантай л гэж хэлж байгаа шинэ гэр эрүүлэх хэрэгтэй. Хас баг нь ш модон баг нь шүү дээ. Хас багантай гэж. Хас баг нь гэдэг хас гэдэг чинь өөрөө хас төр гэж ярьдаг. Бат бүхийн мөн чанар шүү дээ. ертөнц оршихуун суур оршихуун мөн чанар шүү дээ. Хас гэдэг. Тэрийг эрүүгээд байна шүү дээ. Тийм болоосоо гэж хэлээд байгаа. Энэ чинь өөрөө монгол хүний сэтгэлгээний тань мэдхүйгээ бид нар ингээд код болгоол одоо тэр өв зэжлүүл бид нарын одоо том судрал юм байна. Тэр хундганы үгэн дээр нэг асуух юу байна л да. Гадныхан бол голцоо ганцхан үг хэлдэг юм л да. Ингээд тойроос сууж байгаа чээс гэж толгойл тэгэл уучтیں۔ Тэгээд тэн дээр нэг монголчууд одоо яг юу гэж хэлдэг юм бол төлөө гэж хэлж байгаа юм болов. Эсвэл бид нар нэг тэгж ганц үгүй юм болов гэж бас гайхаад байдгийн. Тэрэн дээр бид нар ерөөл хэлдэг гэсэн үү та сая? Одоо ерөөл хэлээ л дээ. Одоо уламжлалт бол манайхан хундганы үг гэж одоо би сайн мэдэхгүй. Одоо манайхан ч одоо архи дарсны хэрэглээ бол тийм хавтгай байсангүй. Зүгээр Монголын түүхэн зарим хаад архинд ороод архины нөлөөлөлд ороод Чингис хаан хүртэл одоо тэрийг онцгой сануулад гэрээс үлдээжсэн юм бол би. Тэрэнд одоо юу гэдэг бидний өвд бол архи ухах одоо юу гэдэг Оросууд шиг одоо архи ухах бүхлөтөн соёлтой болчихсон тий. Солонгос юм уу Япон шиг сөөж өгөөдөг одоо тэр чинь нөгөө цайны ясл гэдэг шиг сөөж өгөөдөг гэдэг бус ханарын нандин одоо тийм дигж аяхтай болчихсон тийм ард түмэн биш шүү дээ. Өөрөөр хэлбэл архины хэрэглээ бол бидний тодорхой хязгаартай л болж. Гэхдээ бид нар өөрсдөө бол архиа бол нэрдэг байсан. Архи нэргээд ард гаргадаг, ард заа нэрээд хорцож гаргадаг юм л ард түмэн байсан шүү дээ. Зүгээр слизмийн үед бол Оросоос орж ирсэн тэр нэг скловддаг сканаар нусдаг нэг тийм яс бол нэлээд орж ирсэн баг. Тэгээд тэн дээр нэг орсууч ер нь хундганы үг гэлдэг шүү дээ. Заавал одоо аас газар явахдаа нэг 100 татж яваад нэг сууж хаад гэж сууж байгаа нэг 100 татж яваад 500 гэлдэг заавал. Тэгээд яг тэр яс одоо манайд нэлээд дэлгэрсэн. 90 оноос хойш одоо бүр хаамаагүй юм болж хөөрлөө л та одоо тэр хаттууд ширээгээ дундгаараа нүдж жагаад уудаг хүртэл манайд ороод ирсэн л байл л дээ. Гэтэл бидэнд бол ерөөсөө хундганы үг гэж одоо тийм боломжтой байсан мэдгүй зүгээр л ерөөсөө эрүүл шүү дээ. Дандаа сайхан эрүүл хэлж явах хэрэгтэй. Одоо тэгээд тэр эрүүлийг бол одоо манай хундганы үг тэр дандаа сайхан юм хэлдэг болж чинь тэр нөгөө боломжлол барих гал байна л та. Харин тийм боломжтой барих гэдэг нөгөө эрүүл хэлдэг уламжлал барихтай хундган дээр хүртэл барихтай гэсэн үг шүү дээ. Тийм байна, тийм байна. За тэгэхээр ер нь бол бид хэд бас нэлээд хөөрхөн ярьсан байна. Цаг гарan бол цаг 20 минут ярьсан байна. Тэгэхээр ер нь жоохон төгсгөлд нь танаас одоо асуухгүй байж болохгүй нэг асуулт байна л да. Одоо бидний тэг хөгжлийн үзэл санаа юу юм бэ? Тэгээ одоо энэ эрчимтэй хөгжиж байгаа энэ 90-100-д Монгол сэтгэлгээнийхээ мөн чанараа яаж нийцүүлээд хөгжүүлэх юм бэ? Тэр нэг асуулт хөндөд орхисонд ягаад заавал монголоор байх хэрэгтэй юм бэ? Ягаад одоо бид хэд шиг ч юм уу бол Америк шиг англи шиг хөгжиж болохгүй ч. Яг тэднийг дуурайгаад. Энэ ёс заншлаа бүгдийг одоо дундад цууны ингээд базаж хогруулж болчиход тий. Ягаад болохгүй гэж. Тэг чинь ийм тухайн одоо зөвхөн маш зөөрлүүлж хэлэхэд уулын ард ургадаг уран бол нэг өөр үүдэг. Уулын өвд ингэрт ургадаг уран бол өөр байдаг. Өөрөөр хэлбэл уулын ингэрт ургадаг ургамлын бүтц өөр, ард ургадаг ургамлын бүтц нь өөр байхгүй юу?
Ягаад гэвэл тэр уулын арын одоо хөрс, шим, чигсэлт, наршилт гэдэг юмар өөр байна гэсэн үг. Тийм учраас чинь хоёр өөр одоо яг орчин бий болж шít. Тэр үгтэйг л уулын бэлд байдгийн ч тэр уулын ороод байдгийн ч тэр хоёр өөр байна. Яг үнтэй адилхан байна. Бид үндэс гэж ирдэг шүү дээ, үндэс. Бидний Монгол үндэсний үндэс хаана байна вэ гэхээр яг энэ одоо ландшафт гэж яриад байгаа Төв Азийн энэ 48 дугаар өргөрөг дагсан онцгой одоо эрсдэс уур амьсгалтай, хураагаартай, нүүдэл соёлтой энд дагсан одоо соёл сэтгэлгээ бий болсон байна. Тэгэд энэ зөв машингийн гэдэг чинь одоо энд бид нар төрж өссөн бол энэ газрынхаа одоо өв сургамал хоолунд бидний бие өрөнцөнд илүү таардаг. Энэ чинь одоо аль хэдийн надад ангах хоол зүймүүд бүгд тодорхойлчихсон ойлголт шүү дээ. Одоо юу гэдэг би ингэж жаал гэвэл одоо далайн орон тагчид бахан далаа бол гэх юм бол гисгдэл хямраад гэлээ. Залуу хүмүүс бол тоохгүй ч магадгүй одоо 40 гаруйдаа 50 гарчин тэгэл асуудал үүснэ гэсэн. Ерөнхийдөө бол нэг ойролцоо өргөрөгт байх юм бол харцсангүй гайх байна. Гэхдээ ямар ч одоо зүй шинжлэх ухааны нөхцөл ямар ч тохиолдолд тухайн бүс нутагтаа байдаг хоол нь одоо өөрсдөд нь илүү таардаг юм а гэдгийг бол ямар ч одоо хүмүүст хэлэн дэрэг. Яг үнтэй адилхан. Үнтэй адилхан юу гэхээр яг энэ бүс нутагт таарсан ахуй соёл бий болчих бидэнд. Тэр ахуй соёл маань бидний үндэс юм байна. Тэр үндэстэй таарсан одоо юу гэдэг юм хөгжлийн загвар хэрэгтэй болохоос биш. Одоо уулын ард байдаг ургамлыг өөр тавьчихэд ургуулж болохгүй тэл адилхан байхгүй юу? Уулын ард ургаад тэр экосистемд дасан зохицоод бий болчихсон тэр одоо үс ургамлыг уулын ингэр тавьчихэд ургахгүй тэл адилхан. Өөрөөр бид яг энэ үндэс соёл одоо Монгол мөн чанар, Монгол соёл дээрээ тулгуурласан хөгжлийн бодлогыг ирээдүйн бодлогыг гаргаж ирэхгүйгээр аль газраас одоо энэ тэндээс өрөөр авчирч хуулаад нэг юм өхрийн бүр шиг хөгжлийн бодлого гаргаж ирээд түүгээрээ амжилттай хөгжих гэсэн ойлголт байхгүй. Үнийг сүүлийн 30 жилийн бид нарын хөгжлийн одоо хөгжих гэсэн оролдлого энэ болохгүй байна гэдгийг маш тодорхойгоор нотлон харуулж байгаа. Бид дандаа сүүлийн 30 жил дандаа бусдыг дуурайж явлаа шүү дээ. Дандаа бусдаас хуулж явлаа шүү дээ. Эдийн засгийн бодлогыг хууллаа, хөгжлийн бодлогыг хууллаа, хурлын бодлогыг хууллаа, улс орнын бодлогыг хүртэл хуулчлаа шүү дээ. Өөрөөр хэлбэл бидний энэ ахуй соёл дээр таарахгүй тэр болгон таарахгүй байх гэж хуулаад байна шүү дээ. Түрүүний нэг ярианыхаа дунд авчуулаад амжсан. Зэрэгэлдээ хоёр аймаг, зэрэгэлдээ хоёр улсад нэг хөтөлбөр яагаад амжилттай хэрэгжихгүй, нэгэнд нь амжилттай хэрэгжиж нөгөөд нь балан унаад байна гэдэг чинь хандлагаас шалтгаалаад байгаа юм чинь. Тэр хандлагын үүдэж бий болж нөхдөр соёл сэтгэлгээний онцлогоос үүдэж бий болоод байгаа. Тэр соёл сэтгэлгээ олсон нөхдөр тэр ахуй суураас бий болж байна гэсэн. Тэгэхээр бид нар зааж Монгол улс хөгжиж дэвшээ гэж байгаа юм бол энэ өөрийнхөө үндэсний онцлогтой хөгжлийн загварыг гаргаж ирэх хэрэгтэй. Гарцаа байхгүй. Харин энэ соёлынхон үнэт зүйлсийг бид залуучууд маань энэ улам эрчимтэй хөгсөн өөрчлөгдөж байгаа дэлхийн хөгжлийн нөхцөлд тэрийг яаж хэрхэн одоо модернизац орчин үедээ нийцүүлэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Тэн дээр л ухаан авралт болох хэрэгтэй болохоос биш тэрийг базаас чулуудад хөвчлөхгүй л гэсэн. Тэгэхээр сайхан хэлж байна. Сайхан яриа болж байна. Юу асуулт байна уу? Манай хүмүүсээ асуулт бас үзэгчдийн асуултыг яа. Хөтлөхрээ чи анхаарсан байна уу? За ерөнхийдөө их баярлалаа талхлаа гэж болцсон бичсэн байна. Яг нэрчсэн асуулт бол ирээгүй байх шиг байна. Тийм байна тий. За ер нь бол чухал юм байна. За баярлалаа. Сайн сайхныг хүсье. Машин геймер сайхан тайлбарлаж байна. Энэ цэцгэс гэж бичдэг бол зөв юм уу? Энэ одоо юу гэсэн үг вэ? Цэцэг гэдэг дээр эсийг задахаар цэцгэс гэдэг. Энэ биш болохоор тайлбарлах болох байх таа. Аха за тэгээд сайхан ярьж байна. За тэгээд ер нь бол ертөнцийн үзэл ялгаатай гэдэг үнэн шүү л гэж байна. За тэгээд ер нь бол
Үнэхээр сайхан ярьцлага болж байна. Дахиад ярилцаарай. Дахиад юуж ярилцаарай гэж байна. За тэгэхээр одоо дахиад ярилцах юм да та. Ер нь Монгол ертөнц бол яриа дуусахгүй юм байна. Бид гурав бол зах цухаас нь хальт сөхөл гарлаа шүү дээ. Тэгэхээр Монгол ертөнцөд цааш та ингээд ярилцах юмнууд бол их байгаа. За Монгол ертөнцийг ярихын тулд гарцаа байхгүй Монголын түүхээ ярьж таарна, соёлоо ярьж таарна. За Монгол хүнийхээ онцлог мөн чанаруудыг ярьж таарна. Тэгэхээр дараа нь хахад ярилцах завжлаа гарах үстэй. Та бүхэнд бас баярлалаа. Дэлхийн түүхийг ярих гэвэл Монголын түүх зайлшгүй яригддаг гэдэг нэг том алдартай хүмүүс хэлсэн байдаг тийм. Тэр чинь гарцаа байхгүй шүү дээ. Одоо энэ чинь хүндрэлтний түүхэнд гарсан анхны одоо бүрэн хэмжээний түүх хүчлэгч нь Монголын түүхтэй холбоотой бичигдсэн шүү дээ. Тэр судрын жуулгуныг одоо тэрээс өмнө одоо Геродот гэдэг одоо эртний грекийн том алдартай түүхч. Геродотын түүх бол зөвхөн тэр газар нутгийн тэнгисэд орсон түүхийг бичдэг байхгүй юу? Гэтэл анхудаа 14-р зууны ихэнх үед судрын жуулгун гэдэг бүрэн хэмжээний 3 бот том зохиолыг бичсэн Рашидадын гэдэг хүн Монгол хаадын царилгаар. Тэр нь зөвхөн монголчуудын түүх төдийгүй Евразийн. Говийн одоо хүндрэлтний түүхийг бүхэлд бичсэн. Энэ жишээ байна. За одоо юу гэдэг юм эртний хүннүү одоо дундад эртний үеийн түүх ингээл ярих юм бол одоо хүннүүгийн түүхээс ангидаар дундад эртний түүхийг ярих болцсон байна. За Европын түүх хүртэл одоо Аттила хүннүүгийн баруун тишээ ойж утсан Аттилагийн түүхтэй заавал холбогддог. Тэгэл одоо Төв Аз, Евразийн түүхийн одоо гол зүрх болсон энэ Төв Аз энэ түүх бол төрөлтэй Монголын одоо түүх байна. Хятадын түүх бол ерөөсөө дотоодын дан болоод хятадууд хойш умрдын зэрлгүүд гэж нэлдэг хэдэнтэй хийсэн дайны түүх гэдэг шүү дээ. Бид нар нь одоо бид байгаад байдаг. Одоо хүндрэлтэн цагаан гэрмийг одоо харж байгаа. Цагаан гэрм бол одоо хүндрэлтний бүтээсэн одоо 7 хаам шиг нэг байгаад байна. Энэ цагаан гэрм яагаад бүтээх тэр энэ хятадууд тэрийг бүтээсэн гайхалтай. Гэтэл ард нь тийм хэмжээний хүчлэг ард түмэн байж л тэрийг бүтээж байгаа шүү дээ. Тэр том гэрмийг одоо 6000 гаруй км урттай тэр гэрмийг. Тэр энэ цагаан гэрм гэдэг бол уг нь өрн дорн хоёрын нүүдэлч иргэншил суурин иргэншил хоёрын дундын зааг. Монгол болоод хятад гэдэг хоёр үндэстний одоо түүхэн гэл юм шүү дээ. Уг нь бол одоо тэгээ наашаа нийлүүлэгдсэн байгаа юм л да. Тэгээ энэ удаагийн дугаар маань бас их онцлог байгаа тийм юм аа. Энэ талаараа чи бас жоохон тодруулаад хэлвэл энэ удаагийн дугаар маань. Тий. Ерөнхийдөө энэ удаагийн дугаар маань бидгээд Монгол сэтгэлгээ тий Монгол сэтгэлгээний мөн чанар гэдэг талаар бол маш тодорхой ойлголттой болъё. Түүнчлэн одоо энэнийг яг судалж байгаа, мэдж байгаа энэ хүмүүсээс нь мэдээ гэдэг үднэс манай зочин бол Монгол улсын ерөнхийлөгчийн хэлний бодлогын зөвлөлийн гишүүн за зохиолж, сэтгүүлж юм чимдгаагаа урьж ирсэн байгаамаа. Тэгэхээр энэ удаагийн дугаарт маань энэ сайхан зүйлийг ярьж одоо тий бид нар таниулж өшөө бас мэдлэг болгосон таньда маш их талархаж байна. Тэгээд дараа та бүхэн бас амжилт хүсье. Ингээд Монгол соёл, Монгол сэтгэлгээг манай залуучууд сайн ирж байгаарай. Энэ Монгол соёл сэтгэлгээг ирж яхад алдаа мад их гарч байгаа зам зурт нь. Тэгээ яг хөө тэр алдаа мад гарна гэдэг маань одоо огт олох болцсон үг шүү дээ. Алдаа мад гарах хэмжээгээр тэр хэмжээгээр одоо цаашаага улам одоо ахиж судлах шаардлагатай гэсэн үг. Тэр гарч байгаа энэ Монгол соёл сэтгэлийг танин мэдэх завсар гарч байгаа алдаа маддаг болвол альва танин мэдхүйн одоо үйл явц таардаг зүй ёсны одоо үе шат юм байна. Тэгээ нэ одоо бид 10 жилийн өмнө харьцуулахад бид том агсан тодорхой хугацаанд дараа бид нар энэ мөнчнөр олж харах бах. Илүү одоо нийтрээ мэддэг болох бах. Монголчууд бид өөрсдөө яг язгуур хөрсөн дээр хизээ баттай одоо сууж одоо чадна яг тэр цагтлжиг нь одоо утгаараа бид хөгжлөхснэй л гэсэн би тийм дотоод ихтэй байдаг. За бүгдээрээ тэгээд монголоор байцгаая, монголоор ярьцгаая, монголоор хэлцгээе. Тэгээд монголоор хэлцгээе. Одоо юу гэдэг одоо чинь нэг цэцэг нуг байна гэж ойлгоо. Тэгээд цэцэг нуг чинь дандаа одоо нэг төрлийн одоо цэцэг нэг төрлийн урмал уруудахгүй шүү дээ.
Өөрөө дандаа нэг төрлийн ургамал байх юм бол ургаж байгаа бол тэр цэцэгт нуугаш тэр тариалан байна гэсэн үг. Хиймэл тариалан байна гэсэн үг. А цэцэгт нуугыг тэр одоо хүний сэтгэл татам тэр эрвээхээ эргэлдэж одоо зөгийн янз бүрийн амтан одоо эргэлдэж өнөр танаар одоо юу гэдэг нүд булаам сайхан үзэсгэлэн юу бий болгодог вэ? Тэр цэцэгт нууг дотор байгаа тэр зүйл бүрийн ургамал өөрөөхөөрөө гэрэлтэн цэцгэлж үүж тэр гоо сагныг бий болгодог. Түүнтэй адилхан хүн төрөлхтний хөгжилчсэн үндэстэн болгон өөрөөхөө мөн чанараар хөгжиж үүж энэ дэлхий ертөнц гайхалтай сайхан хөгжөөл гэсэн үг байхгүй юу? Энэ дэр тэгээд тэр бидний хувьд бол энэ Монгол үндэстэн өөрийнхөө мөн чанараар хөгжинө гэдэг маань энэ дэлхий гэдэг энэ хүн төрөлхтний хөгжил гэдэг энэ цэцэг нуугтай зөвлөх юм бол тэр хөгжил дотор өөрийн өнгөр гэрэлтэн цэцгэлхийн тухай асуудал байна. Тэгвэл бид нар аль нэгэн одоо үндэстний одоо өнгөр цэцгэлэх тухай асуудал ярихгүй л гэсэн. Тэгэх юм бол тэр явандаа одоо байхгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Яриа сонсон баярлалаа тийм. Түрүүний таны хэлдгээр одоо эрг сэтгэлгээ тийм монголчуудын монгол сэтгэлгээ гэдэг зүйл бидний 22 дахь дугаар дээр буюу бусад 21 дугаараа одоо шигтгэж одоо маш тодруулж тийм эдгээр 21 дугаараа бүгдийн хооронд нь дүгнээд энэ нэвтрүүлэг маань цаад мөн чанар нь юу байгаа юм бэ гэдэг зүйлийг нэмээд тодруулж гарахыг одоо хичээлээ. Цаашдаа одоо дахиад цоод шин дугааруудыг бид нэр хүрэх болно. Нэг талдаа ковид биднэрт маш их зүйлийг дотоодоо чагнах тэр дундаа монгол хүн байхын тэр сайхнаа мэдрэх тэр боломжийг олгож байгаа. Нөгөө талдаа бол яг биднээс маш их одоо шалгуурыг гаргаж байгаа. Тийм учраас одоо та биднэрт одоо төгсгөлд нь одоо урайлга маш сайхан тархан суугаа монголчуудаа урайлга хэлээд гуруула нэвтрүүлгээ өндөрлөе тийм ээ. Тий. За манай намын чимтгой маань юу дууссан гэж бодсон байж магадгүй. Тэгээ ерөнхийдөө одоо энэ ярилцлагыг сонсон суугаа та бүхэндээ мөн энэ ярилцлага хийгдсэн. Тий одоо намын чимэд зохиолчдоо маш их баярлалаа. Тэгээд цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд энэ ярилцлага цааш нь түгээгээрээ баярлалаа.